За өнөөдрийн үндсэн зохион байгуулагчдаас гадна дэмжин оролцож байгаа байгууллагууд хамт олнуудын доонд дэлгэцэн дээр доор их жижигээр харагдаж байна. Гэхдээ таазан дээр бас эргэж байна. Бүгдээрээ харцгааж болно. За тэгээд энэ олон хөдөлгөөнүүд болон байгууллагууд бидэнтэй хамтарч өнөөдрийн арга хэмжээнд байгаад талархал илэрхийлж алга таашд бэлгэлье. За залуучууд бид нэр улс төр гэдэг үгнээс жоохон харшилтай юм шиг хандаад идэг. За ялангуяа одоо би бол өөрийнхөө эргэн тойрноор жишээ авахад яг миний үеийн залуучууд бол хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө бол улс төр гэхээр ер нь баг чихээ таглаад зүхтдэг байсан. Нэг ийм үг байдаг. Чи улс төр сонирхгүй байсан ч гэсэн улс төр чамайг сонирхдгоо гэд хизээ нэг өдөр угаасаа улс төр чамайг хатгаж эхэлдэг. Тэрийг би өөрөө ялангуяа хүүхдүүдтэй болсныхаа дараа бүр их сайн ойлгосон. Тэгэхээр улс төрийн талаар өөрийн гэсэн ойлголттой, өөрийн гэсэн үзэл бодолтой, бас өөрийн гэсэн оролцоотой байх ёстой байна гэдгийг бол яг хувь хүн талаас аав хүнийхээ, 3 охины аав хүнийхээ талаас бол би энийг сүүлийн жилүүдэд их сайн ойлгож байгаа. Өнөөдрийн арга хэмжээгч гэсэн залуучууд та бүхнийг албан ёсны үг хэллэгийг голчлолгүйгээр улс төр гэдэг зүйлийг илүү сайн өөрийнхөө төвшөнд ойлгож аваад та өөрийнхөө хэмжээнд оролцоотой байх тал дээр бас анхаарах ёстой гэдэг дээр урайлж бас зөв оролцоотой байх тал дээр илүү их сайн чиглүүлнэ гэж бодож байна. Зүв золоо би зөв бодож байна уу? Гайхамшигтай. Хизээч юм гайхамшигтай сайхан улс төрийг энгийнчилжтэй одоо улс төр гэхэр нэг уйтгартай гэхээсээ илүү яг маш энгийнээр миний амьдралд миний хүүхдүүдэд одоо илүү дээр нөхцөл байдлыг бий болгоход илүү дээр амьдралыг илүү зориг мөрөөдлөө хөөх боломжийг олгох зүйл маань улс төр байдаг. Тэ улс төрт оролцохгүй бол тэгээд та бүхэнд бас сануулхад би нэгдээ эцэг эмэн гэдэг вебсайтаар ороод өнөөдрийн хөтөлбөрийг бүрэн харах боломжтой тий. Хизээ ямар хөтөлбөр байна, би яаж оролцох юм, яах вэ ийхүүгээ тэрийг бүрэн харах боломжтой байгаа шүү. Тэгээд удахгүй бас та нарт харуулах ба хаштаг энэ яавал тэр хаштагийн дагуу зураг оруулаад, пост оруулаад би тэрэн дээр бас тэмцээнч байгаа гэж сонссон. Тэгэхээр янз бүрийн гоё юмнууд байна шүү. Тэгээд юу өгөн түүнийг аавна гэдэг шиг та нар биднэрт хайр өгвөл юу өгөх вэ? Энэчнээс хайр аавна гэж өчигдөр би тийм үг сурсан. Алга ташд өгвөл яах вэ? Бас тийм гоё юм ах нь ямар байх нь вэ? За баярлалаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ бас шууд амжилт маань дохооны хэлмэрчтэй хамт шууд зэрэг явж байгаа. Тэгээ фэйсбүүкээр орлоо гэсэн пэйж дээрээс та бүхэн өнөөдрийн лайв стримийг дур бүрнээ бас нэг шеэрлээд ирж амжихгүй байгаа хүмүүс ч гэсэн үзэх бололцоог олгоорой гэж уриалах байна. Ингээд хөтөлбөрийг хамтдаа эхлүүлцгээе. Олон сонирхолтой хөтөлбөрүүд байгаа гэдгийг би дахин сануулж хэлье. Бидэнтэй хамтдаа байгаараа энэ тайзан дээр гарч ирэх одоо нийгмийн идэвхтэй, за улс төрийн зүтгэлтэн хүмүүсээс санаа зовох зүйлгүйгээр өөрийн хүсэж байгаа асуултыг илэн далангүй тавиараа гэж залуучуудаа оролцоотой байгаараа гэж хүсэх байна. Ингээд өнөөдрийн хамгийн эхний хэсэг маань залуус шийдий workshop хэсэг байгаа. Энэ хөтөлбөрийг бодлогод залуусын хяналт болон лид төгсөгчдийн холбоо зориг сан төрийн бас байгууллагууд хамтран зохион байгуулж хүрэх болно. Хамгийн эхний тайзнаа гарах хүнийг урьж байна. Энэ бол бодлогод боловсруулах үйл явцад залуус хэрхэн оролцох боломжтой талаар бодлогод залуусын хяналт төрийн бас байгууллагын захирал амар заяа та бүхэндээ мэдээлэл хуваалцгаулна. Алга таашлаар өгтөө авцгаая. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За ийм сонирхолтой арга хэмжээ те би нэгдээ залуусын өдрлөг дээр бодлого боловсруулах үйл явцын талаар ярих гэж байгаадаа баяртай байна. Гэхдээ энэ бол улс төрийн тухай биш. Тэ бид нар яаж бодлого боловсруулах үйл явцад буюу шийдвэр гаргах түвшинд оролцох вэ гэдэг талаар ярина. За тэгээ анхааралтай сонсоод яах вэ гэхээр дараагийн 2 илтгэлийн дараа энэ 2 талд байгаа самбарыг харж байгаах те залуучуудын сонгуулийн эрц, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэдүүлээ. Энэ бодлого боловсруулах үйл явцын дараалалаар энэ тулгамдаад байгаа асуудлаа шийдэж үзэх юм. Тэгэхээр миний илтгэлийг анхааралтай сонсно гэж найдаж байна.
За хэдүүлээ харилцан ярилцаад явъя. Цаг бол надад гайг байгаа гэж бодож байна тий. За бодлого гэж юу вэ? Заач. Бодлого гэж юу вэ? Харж амжсан уу? Амжсан уу? За амжаагүй хүн байна уу? Зүгээр яг өөрийнхоороо бодлого гэж юу вэ гэдэгт хариулах тоо бодох бодлого бол мэдээж биш тий. Гараа өргөө шууд хариулах хүн байна уу? Байна. За харцсан хүн байна тэгвэл чи юу харж амжсан бэ? За тэгэхээр хэдүүлээ засгийн газрын хийх болон хийхгүй байхаар сонгосон зүйлс гэж бодлогын судалгааны тодорхойлолтод байдаг байна. Мөн тодорхой бэрхшээл асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэг эсвэл хэд хэдэн хүмүүсийн хэрэгжүүлж байгаа зорилтод багц үйл ажиллагааг хийлнэ гэж. Тэгэхээр хэдүүлээ юуны тухай ярьж байгаа юм шиг байна? Юу вэ? Төрийн бодлого. Тэ? За тэгэхээр бодлого боловсруулах төвшөнд залуучууд оролцохгүй байна, эсвэл оролцож чадахгүй байна. За эсвэл хүүхдүүдийг оролцуулахгүй байна ч гэдэг юм уу те нэг иймэрхүү шүүмжлүүд айгүй их явдаг. Гэхдээ хэдүүлээ бодлого боловсруулах үйл явцаа эхлээд ойлгочих юм бол оролцоход арай илүү хялбар болно гэсэн үг. Тэгэхээр энд бол харьцангуй нийгмийн идэвхтэй лидер залуучууд ирсэн байгаа учраас миний яриа маш ойлгомжтой байх гэж найдаж байна. За тэгэхээр төрийн бодлого гэж юу вэ гэдэг асуултанд хэдүүлээ эднэрийг харах нь. За засгийн газрын эрх мэдлийн хүрээнд багтах үйл ажиллагаа. За дараа нь бодит амьдрал тулгарч байгаа хэрэгцээ асуудалд үзүүлж байгаа мөн ялгаа авахгүй засгийн газрын хариу үйлдэл. Тэгэхээр одоо хэдүүлээ бодох нь байна. Сая ажиллаа хийгээд жагсаал болсон тий. Засгийн газрын хариу үйлдэл ямар байсан бэ? Энэ хүртэл бодлогын нэг хэлбэр байх нь тий. Ерөнхий сайд гарч ирээд амлалт өгөөд амлаж гинэ гэд хэлээд хид хідэн асуудал дээр амлаж гинэ гэж хэлээд буусан тий. За амлсан амлалт нь биелсэн болов? Амлалтуудын санаж гин үү? За ямар ч гэсэн хамгийн түрүүнд амлсан нэг амлалт нь юу байлаа санаж байгаа хүн хэлээ. Яла. 5 далуудаа унахгүй гэсэн шүү дээ. Санахгүй байгаа юм уу? Тэгээ унаагүй үстэй нэг хэсэг чи автобусаар яваад буу юм боллоо шүү дээ. За. Тэгэхээр бодит амьдрал биднэрт ямар бэрхшээл тулгарч байгаа вэ гэдэгт үзүүлж байгаа хариу үйлдэл, зорилготой багц үйл ажиллагаа, за түрүүний хэлсэн юмнууд явж байна те. За үйл ажиллагааны үндслэлтэй гаргасан шийдвэрийг бодлого гэж хэлнэ гэж байна. Тэгэхээр энд юу орж болохоор байна? Хуулиуд орох нь байна те. Шинээр боловсруулагдж байгаа хуулиуд, шинжилсэн найруулга хийгдэж байгаа хуулиуд, нэмэлт өөрчлөлт хийгдэж байгаа хуулиуд. За мөн дунд хугацааны, урт хугацааны, богино хугацааны, 1 жилийн туршилтын гэд хөтөлбөрүүд орно. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр дунд хугацааны ч гэдэг юм уу те. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрч гэдэг юм уу. Ингээд явах юм бол энэ мөн төрийн бодлогын нэг хэлбэр болох нь байна. За ахиад доошогоо нэгж рүүгээ бодглохлоор юу аах вэ? Захиргааны хэм хэмжээний актууд байгаа те. Тэд нар бас бодлогын нэг хэлбэр болох нэ. За одоо хэдүүлээ засгийн газраа нэг зураглаад хамтдаа зураглаад үзье. За манай улсын эрх барих дээд байгууллага нь юу вэ? Хэн бэ? Хариулаарай. Парламент буюу улсын хурал. За хамгийн том дээр нь байна гэж төсөөлчтэй. За тэгээд дараагийнх нь хэн бэлээ? Юу вэ? Засгийн газар. За засгийн газар гэд одоо дотроо ингэ зургалчих л да талаа. За дараа нь засгийн газарт юу багтж байгаа вэ? За яамдаа нэрлэе. Нэрлээрэй. Байгаль орчны яам, эрүүл мэндийн яам, боловсролын яам, сангийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Эрүүл мэндийг хэлсэн дээ. Зам тээвэр, гадаад хэргийн яам, соёлын яам, хөдөө аж ахуй яам. Манай зураглаач аягүй идэвхтэй шүү. Хөдөө аж ахуй яам өөр. Та нар хэлэхгүй бол энэс зураглаач маань хариулаад авах магадлал өндөр шүү. Шинээр байгуулагдсан яам маань юу вэ? Цахим хөгжлийн яам тий. Гэт бараг 15 6 яам байна уу? Хэд вэ? За тэгээ яам болгон доошоо юу байгаа лээ?
газар нэгж агентлагтай байгаа. За тэгэхээр хэдүүлээ төрийн бодлого гэдгийг энэ эхний ээлжинд энэ нөгөө төрөө зураглаад харах нь ш. Төр гэд нэг юм эзэнгүү би яриад идэг ш. Тэ төрийнхэн юу ч хийхгүй байна, төр чадахгүй байна. Эсвэл манай төр болж штэ гэж ярьдаг тэ. Гэхдээ төр чинь яг жинхэнэ ингэж зураглаад буулгаад харъя гэх юм бол саяны хэлсэн нөхдүүд багцаараа томоороо төр гэж харна. За дахиад орон нутг руу буухаар яах вүлээ? Засаг дарга, иргэдийн хурал гэд ингээд дахиад төлөөлөлүүд явна тий. За тэгэхээр төрийг хэдүүлээ ингэж харна. Тэгэхээр төр маш том учраас олон салан мөчөртэй маш олон хүн тэнд ажиллаж байгаа учраас алдаа дутагдал гарах нь бол зайлшгүй байд юм байна. Тэгэхээр тэр алдаа дутагдлыг гаргахгүй байхын тулд иргэдийн оролцоо, залуучуудын оролцоо чухал байдаг гинэ. За одоо цаашаа явъя. За энэ бодлого гэж юу вэ? Биш, бодлогын асуудлын наад захын шалгуур 3 асуулт байхгүй юу? За тэгэхээр ингээд бид нар ярьдаг те энэ асуудлыг хуулиар зохицуулахгүй бол болохгүй байна. Энийг бодлогод тусгах хэрэгтэй байна. Бүх асуудлыг хууль руу чихдэг буюу бодлогын асуудал болгож бид нар ярьдаг юм байна. Автобусны буудлын дээр нэг асуудал болсон ч тэрийг болохгүй байна гэд те амар заяа тохиолдсон нэг асуудал байсан ч тэрийг бас болохгүй байна гэд ярьдаг юм байна л та. Гэтэл бодлогын асуудал мөн үү биш үү гэдгийг шалгахын тулд ийм 3 асуулт байдаг гинэ. Тэгэхээр та нар тулгамдж байгаа бэрхшээл асуудлаа энэ 3-аар асууж үзэх нь байна. За эхнийх нь юу гэж байна? Олон нийтийн эрх ашигыг хүндсэн юм уугүй юу гэдэг асуулт. За тэгэхээр жишээлбэл ингэж юм гэж бодъё л да. Манайх би 13 давхар байрны 13 давхарт амьдардаг. Дээрээс ус гоожод байгаа. Тэгээ тэр нь ингээд доошоогоо бас доод айлуудаа нөлөөлөд ингээд тэр ус гоожсон талын лав ихний 5 6 айлын ингээд обон муухай болцсон байна. Байнгын тийм 100 болгоны тийм асуудал төртөд байна. Энэ бодлогын асуудал мөн үү? Хиний асуудал уу? Сөөхийн асуудал те? Яг үнэн. За сөөхийн асуудал ахна. За тэгвэл үе тэнгийн дээрлэлт гэдэг асуудал буурахгүй байгаагаас болоод өсвөр насныхны дунд амиа хорлолт өсөд байна. Энэ бодлогын асуудал мөн үү? Мөн үү? За энэ бодлогын асуудал нийтийн эрх ашигыг хүндэж чинь те? Нийт өсвөр насныхны хичнээн мянган өсвөр насны хүүхэд залуучууд байгаа. Тэр бүгдийн эрх ашигыг хүндэж байгаа асуудал гэж харах нь. За эхний асуултандаа тэгвэл тийм гээ хариулчлаа. Хоёр дахь нь юу гэж байна? Нин даруй шийдвэрлэх шаардлагатай юу? Шийдвэрлэхгүй бол ямар ноцтой сөрөг үр дагавар гарах гад байгаа вэ? За эхнийх тэгвэл түрүүний өсвөр насныхны дундх үеийнгийн дээрлэл гэдэг асуудал одоо тийм гээ олон нийтийн эрх ашиг хүндсэн гээ хариулсан. Хоёрт нь энэний асуудлыг шийдэхгүй бол яагаад байгаа лээ? Тийм сөрөг үр дагавар нь юу вэ? Өсвөр насныхны дунд амиа хорлолт нь өсөөд байна. Хүүхдүүд амиа хорлоод байна тий. За өөр үеийнгийн дээрлэлээс улбаатай айгүй олон зүйлүүд байгаа шүү дээ тий. Нөгөө хүчирхийллийн зан үйлийг ингээд төлөвшүүлээд цааш нь авч яваад гэр бүлтэйг хөвшүүлээд гэр бүлийн хүчирхийлэл гараад хүүхдийн эсрэг хүчирхийлэл гараад гэд ингээд нэг хүчирхийллээс маш олон сөрөг үр дагавар гарч байгаа. За тэгвэл энэ дээр мөн адил тийм гэж хариулчлаа гэж бодъё. За бодлогын шийдэл шаардсан уу? Энэ асуудал дээр манай улс ямар нэгэн арга хэмжээ авж байгаа юу? Энэ асуудлыг зохицуулсан хууль, дүрм, журам байна уу? Та нар мэдчихэв үү? Байхгүй байгааз. За тэгэхээр энэ бол бүр зайлшгүй бодлогын асуудлаа гэсэн үг байна. Ойлгомжтой тий? Ингээл гурвууланд нь тийм гэж хариулчих юм бол энэ бол бодлогын асуудал юм аа гэж харах нь. За эхнээсээ олон нийтийн эрх ашигыг хүндсэн гэдэг дээр тиймгээ явж ийснэ. Нин даруй шийдвэрлэх шаардлагатай гэдэг дээр харнэ гэд тий. Тэгснээ бодлогын шийдэл шаардсан уу гэдэг дээр угаасаа хууль байгаа гэдэг ч юм уу тий. Жишээлбэл залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал эсвэл одоо юу гэдэг залуу хосуудын гэр бүл төлөвлөлтийн асуудал энэ төр гэдэг энэ бодлогын асуудал томьёолуулах дасгал хийлгэхээр ингээд залуучууд аягүй олон асуудлууд гаргаж ирдэг. Тэгэнгүүт эхнээсээ за залуу гэр бүлийн асуудал гингүүт за олон нийтийн эрх ашигыг хүндснөө за тийм байна гэж явж идэл нин даруй шийдвэрлэхгүй бол яагаад байгаа гэсэн чинь мэдгүй тий. Магадгүй гэр бүл салалт заримдаа нэмэгдээд байгаа юм болов уу гэдэг юм яснаа бодлогын шийдэл дээр нь угаасаа ингээд тодорхой хуулиар зохицуулсан юм байж идэг.
гэхээр энийг ингэж ялгаж харах нь байна тий. За одоо энэ бол нөгөө гол бодлого боловсруулах үйл явц гэдэг байгаа зүйл байгаа юм. Энэ үйл явц бол бүх одоо төрөөс гарч байгаа шийдвэрүүд дээр дүрм журам ялангуяа хуулиуд дээр бол байнгын энэ циклээр л явдаг. Тэгэхээр энийг ойлгоод авчих юм бол бид нар бодлогын үйл явцад оролцоход их амархан болно гэсэн үг. За эхнийх нь асуудлаа тодорхойлох, асуудал болгон дэвшүүлэх гэж байна. Энэ дээр ингээл нийгмээрээ шуугаал яриад эхлэх. Тэ? Тэр нь ингээл төрийн чихэнд хүрээл. За энэ юу болоод байна гэж төр анхаараал тэ өөрсдөө судалгаа хийгээл гадны одоо олон улсын байгууллагууд хараат бус судалгааны хүрээлэнгүүд янз бүрийн судалгаа хийж ирж амар дүн гаргаж ирж тавиал тэ нийгмээрээ яриад эхлэх юм байна. Жишээлбэл одоо төрөний үеийнгийн дээрлэлт гэдэг асуудал шиг тэ. Ингээд асуудал болгоод дэвшүүлээд нийгмээрээ ярихдаа энэ дээр айгүй оновчтой томьёолж бид нар ярьж явах нь айгүй чухал. Яг юу болохгүй байгаа юм. Яг юуг шийдүүлмээр байгаа юм гэдгээ одоо залуучуудад тулгамдж байгаа асуудал гэхэд оновчтой томьёолж ярих хэрэгтэй. За ингээд асуудал болгож дэвшүүлж иж бодлогын хувилбарууд буюу яаж шийдэх вэ гэдэг арга зам руу орд юм байна. Тэгэнгүүт энэ дээр маш олон оролцогч талууд байгаа. Улс төрийн намууд ч гэл нэг юм амлаад энэ асуудлаар ажиллана хийн гээл те. Иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн нэг өнцөг хэлээл ингэж болохгүй тэр улсад ингэдэг энэ улсад ингэдэг манад энэ тохирохгүй гэж яриад те. Түр бас өөрсдөө нэг жишээг оруулж ирээл энийг бид нар Японд ингэдэг гэл ингээл яриад те. Тэгэнгүүтээ энийг хууль болгож санаачлаач гэдэг юм уу эсвэл хөтөлбөр болгоёоч гэдэг юм уу ингээд бодлогын хувилбарууд яригдаж эхэлдэг юм байна. За энэ үед нь маш идэвхтэй оролцох ёстой. Тийм болгомоор байгаа мó үгүй юм уу те өөрчлөлмөр байгаа мó үгүй юм уу гэд энэ дээрээ бид нар оролцож явах ёстой. За 3 дугаар шатанд яадаг вэ гэхээр бодлогын шийдлийг сонгодог, хамгийн оновчтойгоо сонгодог гэсэн үг. За энэ дээр нэг жишээ байна. За манай улс залуучуудыг хөгжлийг дэмжих тухай хуультай тий хэдэн онд батлагдлаа? 17 оны 5 сард батлагдаад 18 оны 1 сарын 1-ээс эхлэх хэрэгжиж байгаа. Тэгэхээр одоо хэдэн жил болж байна? 4. Тэ? 4 жил бараг болох гэж байна. За, энийг ингээл залуучууд яг яриад эхэлсэн. Нүүбийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр гэж хэрэгжээд 8 аймаг 3 дүүрэгт илүү залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулад за тэгээд залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр гэж хийх гэж байгаад болоод ингээд өргөн хүрээний хилцүүлгүүд нөгөө аймагуд дундаа энэ төр хийж байгаад залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болоо гэдэг бодлогын шийдэл гарсан байх нь тий шууд ингээд хувилбаруудаа ярьж байгаад хөтөлбөр байх уу юу байх уу гэж ярьж ирсэн аа одоо энэ дэр яана шийдэл сонгох дээрээ бид нар одоо залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлая гэдэг шийдлийг сонгосон байх нь. За энэ дээр талууд нэлээд өргөн хүрээгээр идэвхтэй оролцсон. За тэгээд бодлогын дизайн гэдэг нь юу вэ гэхээр одоо ингээ хуультай болох гэж сонгочлоо тий. Бодлогын дизайн хин юу хариуцахын, хаанаас ямар санхүүжилтанд гарахын, эцсийн хариуцлагыг хин хүлээхийн энэ төр гэдэг ийм нарийн харилцааг энэ төрийн бас байгууллагууд яаж оролцохын, иргэд яаж оролцохын, нөгөө нутгийн удирдлагч яаж оролцох ингээ өргөн хүрээний оролцоог ингээд айгүй нарийн зохицуулсан юм байт юм байна л та. Тэгэнгүүт манай залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль яг үнэндээ энэ дөрөв буюу бодлогын дизайн дээр алдсан. Одоо хэрэгжиж байгаа гэж бодож байна уу? Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэг зэрэг сайн хэрэгжиж байгаа вэ? Хэрэгжиж байгаа хангалттай байгаа гэж байгаа хүмүүс нь гараа өргөё доо харъя да би. Байхгүй байна тий. Бид нар ч гэсэн саяхан нэг Монголын залуучуудын эвслийн шугамар судалгаа үнэлгээ хийж үзсэн энэ хууль үндсэндээ хэрэгжихгүй байгаа. Яагаад гэж бодлогын дизайн нь дутуу. Буюу залуучуудын хөгжлийг дэмжих сан гэдэг зүйл байгаа. 6 дугаар бүлэг дээр нь билүү 7 дугаар бүлэг дээр нь байна. Залуучуудын хөгжлийг дэмжих сантай байна. Энэ сангаас энэ хуулийг одоо хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргана гэсэн утгатай заалт байна. Тэгэнгүүт одоо бол сангаа байгуулаагүй байгаа. Тэгэхээр санхүүжилтгүй болохоор яа ажил хийж болд юм уу болдгүй юм уу? Залуучууд юм чинь сайн дураараа хийчих юм уу? Болохгүй шүү дээ, тий. Тэгэхээр санхүүжилт байхгүй. Тэгэхээр нөгөө энэ хуулийн хүрээнд 21 аймаг 9 дүүрэг залуучууд хөгжлийн төв байгуулсан ч нэмэргүй, санхүүжилт байхгүй, санан байгуулагдаагүй учраас энэ бол бодлогын дизайнын дутуу хийгдсэн бодлого буюу хууль байгаа. За тэгэхээр энэ шатанд бас бид нар
нөгөө шийдлээ сонгоод дизайныг хийж яхад хүртэл нарийн сайн оролцох хэрэгтэй байх нь. За 5 дахь шат нь бодлогын хэрэгжилтийн мониторинг гэж байгаа. За энийг бол иргэд иргэний нийгмийн байгууллагууд цэвэр хөндлөнгийн хараат бусаар үнэлгээ хийдэг. Одоо үнэлгээ биш мониторинг хийдэг. Хэрэгжилтийн нь явц дээр алдаа гажуудлыг нь олох зорилгоор тий олоод шийдлийн санал болгоод энд ингээ алдсан байна шүү дээ. Энийг ингэж шийдье гэдэг шийдлийг хэлж өгдөг. Бодлогын хэрэгжилтийн мониторингийг чадварцсан иргэний нийгмүүд илүү сайн хийдэг гэсэн үг. Энийг аягүй сайн хийж явах ёстой. Тэгжиж төрийн алдаа гажуудал дор бүрнээ засагдаад явах боломжтой байдаг. За 6 дахь нь бол үнэлгээ гэж байгаа. Энэ бол яг хуу хэрэгжээд дуусныхын дараа хэр үр дүнтэй, үр нөлөөтэй байсан бэ гэдгийг үнэлэх зорилгоор юм үнэлгээний баг ажиллаж үнэлгээд үн тавьдаг. Дахин хэрэгжүүлэх шаардлагатай юу гэхээр илүү нөгөө богино болон дунд хугацааны хөтөлбөрүүд дээр энэ үнэлгээ гэдэг зүйл хийгддэг байх нэ. За ойлгомжтой нөө. Тэгэхээр уул нь бол төрөөс гарч байгаа бодлого нэг ийм циклээр л явдаг байх нь л дээ. Гэхдээ заримдаа алдаанууд гарна л да. Одоо жишээлбэл манай иргэний нийгмийн хууль дээр асуудал болгож дэвшүүлээг байхад төр өөрөө асуудал болгож дэвшүүлээд тэгснээ бодлогын хувилбарууд дээр биднийг оролцоогүйгээр томьёолоод ингээ явж байгаа. Тэгэнгүүт бид нар одоо дунд нь ингээ гацаах гэдэг хичээгээд байгаа тий. Бид нарыг оролцуулж шийдээч гэд. За одоо энэ хамгийн сүүлийн слайд. Хариуцлагатай төр, иргэний оролцоо, тэнцүү сайн засаглал энэ юун дээр энэ бол сайн засаглал гэсэн үг байх юм шүү ногоон нь. Яг уу гэхээр манай улс ямар дэглэмтэй засаглалтай улс орн билээ? Ардчилсан улс засаглал нь ямар байх ёстой вэ? Сайн байх ёстой тий? Тэгэхээр сайн засаглал гэдэг одоо ардчилсан дэглэмтэй улс юм чинь засаглал нь сайн байхаас өөр арга байхгүй. Тэгэхээр засаглал гэдэг нь одоо яахыг хэлж байгаа юм бол юу хэлэх вэ? Засаглал гэж юу вэ гэж асуувал та нар юу гэж хариулах вэ? Засаглал гэж юу вэ? За засаглал гэдэг нь шийдвэр гаргах үйл явц. Тэгэхээр сайн засаглал гэж юу хэлээд байгаа гэхээр шийдвэр гаргах үйл явц нь сайн уу муу юу гэдэг тухай ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр сайн засаглалыг бий болгохын тулд яах вэ гэхээр эхлээд хариуцлагатай төр байх хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ хариуцлагатай төрийг иргэдийн оролцоогоор дэмжих хэрэгтэй юм байна. Гэхдээ иргэдийн оролцоо гэдэг нь юу вэ гэхээр нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд иргэн хүний хувьар хөндлөнгийн байр сууриас бодлого шийдвэрт нөлөөлөхийг хэлдэг юм байна. Тэгэхээр бодлого шийдвэрт нөлөөлж чадахгүй байгаа бол хөндлөнгийн байр сууриас харж чадахгүй байгаа бол энийг иргэний оролцоо гэж хэлэхэд жоохон хэцүү болж байна гэсэн үг. Тэгэхээр манайх нөгөө жинхэнэ утга учиртай иргэний оролцоо болон сайн дурын үйл ажиллагаа хоёрыг ялгадаггүй тий. Жишээлбэл нэг тэрбум мод тариа гэдэг хөтөлбөрийн хүрээнд очиод би 5 мод тарилаа л да. Энэ иргэний оролцоо мөн үү? Мөн үү сайн дурын ажил уу? Сайн дурын ажил тий. Хандив өгөх. За юу гэдэг нь хорооныхоо ч юм уу дүүргийнхаа иргэдийн хууралд очиж суугаад саналаа хэлээд сургууль бариулах хоёрын аль нь иргэний оролцоо вэ? Сургууль бариулах нь тий сургууль цэцэрлэг бариулж чадах нь иргэний утга учиртай оролцоо. Гэдгийг хэдүүлээ ялгаад тэгээд бодлого боловсруулах үйл явцын циклийг ойлгоод оролцох юм бол маш олон асуудлуудыг шийдвэрлүүлж чаднаа гэж би та бүхэнд санал болгох гэж энэ илтгэлийг тавьж байгаамаа. Тэгэхээр Facebook дээр компьютерийнхаа араас, утасныхаа араас хин нэгнийг одоо шүүмжлээд бичих маш амархан. Магадгүй доромжлох бас их амархан байж магадгүй те. Тэгэхээр төртөө хэдүүлээ одоо төрийн хэлээр ярьж сурыг буюу энэ бодлого боловсруулах үйл явцын циклийг ашиглаад заримдаа нь альбом бичиг өчье, зарим дээр нь иргэдийн хуралдаа суугаад те, зарим дээр нь санал авж байгаа сувгууд дээр нь айгүй ойлгомжтой саналаа өгөөд ингэж оролцох. Эсвэл бөөнөрөө нэгдээд нэг дуу хоолой, нэг цул болоод төртөө шууд одоо хилэлцээр хийх хэмжээний түншлэх хэмжээнд оролцож сурах хэрэгтэй байна гэж байна. Тэгэхгүй болвол нэг хүнийг шүглгээд, нэг хүнийг хүүг гээд өөр хүнийг юу гэдгийг те зарим нэрнийх нь үсгийг ингэж гээж өчиж шүүмжлээд юу өөрчлөгдөх юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй байхгүй. Дээрээс нь та нар боддоо төр гээд бид нар ийм том эзэн бийгүй юм шиг ийм хийсвэр юмыг ярьж байгаа юм шиг хэрнээ хэдүүлээ сая ингэж зураглаад үзэхэд маш олон яамд хамгийн газар тэр болгоны ард хэн байгаа вэ? Хүн байгаа те. Над чиг ч юм уу тань шиг ч юм уу нэг хүн сууж байгаа. Тэгэнгүүт хийж байгаа ажлын шүүмжлэхийн оронд одоо юу гэдгийг Төмөрбаатарын амар заяаггүй гэд ингээд шүүмжлэх юм бол яадаг вүлээ? Хүн муулуулад юм уу шүүмжлүүлээд ирэхээр
шүүмжлүүлэх бишээ доромжлуулаад ирэхээр юу үүсдэг вүлээ? Шууд нөгөө байгалийнхаа замаар хамгаалалтын систем үүсдэг тий. Шууд хамгаалдаг. Шууд хаалт тавьдаг. Сонсохыг хүсдэггүй. Ойлгохыг хүсдэггүй тий. Шууд өөрийгөө өмөрч эхэлдэг. Тэгэхээр бид нар маш бүтээлчээр хариуцлагатай төрийг бий болгохын тулд, сайн засаглалыг бий болгохын тулд энэ үйл явцыг ойлгож оролцох хэрэгтэй байна гэдгийг санал болгохыг хүслээ. Тэгээд миний дараагийн 2 ихтгэлийн дараа хэдүүлээ хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон сонгуулийн эрсийн асуудлыг яг энэ бодлого боловсруулах үйл явцын одоо циклээр шийдэж үзнэ. Тэгэхээр хэдүүлээ ямар шийдэл гаргасан бэ гэдгээ өдрийн хоолны цагаар энэ 2 самбар дээрээс харах боломжтой болно. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. За, амар зайда баярлалаа. Бодлого залуусын хяналтын бас маш нарийн төвөгтэй асуудлыг энгийн байдлаар тайлбарлах гэж оролдлоо. Тэгээд маш биднэрт бас илүү ойртох, илүү асуудал руугаа яаж оролцох тэр болгоны талаар мэдээлэл өгсөн бодлого залуусын хяналтын. Тэгээд тэдний бас энэ үзэсгэлэнгүүд сонгуулийн үеэр хийсэн үйл ажиллагааны презентацийн зураг танилцуулга самбрууд ингээд хаасайгүй байгаа шүү. Тэгээд тэрийг та бүхэн бас бүгд танилцаарай хэмээн урьж байна. За, дараагийн зочноо өрий. Тэгэхээр сонгуультай холбоотой мэдээллийг лид төгсөгчдийн холбооны гишүүн Алтан чимээг маань танилцуулах юм байна. Алтан чимээг тайзнаа урьж байна. Манайхан яаж ухтаж авна гэлээ? Тайзан дээр гараад юм ярих чи айгүй хэцүү шттэ. Тэгэхээр ингээд хүмүүс үү гэдэг үгэл ингээд арай тайвширдаг байхгүй. За, амжилт хүсье. За, сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За, тэгээд өмнөх хэлтгэгчтэй бас баярлалаа. Амар заяагийн маань хувьд бодлогод залуусын хяналт төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг мөн одоо ерөнхийлөгч гэж явдаг. Тэдний төрийн бас байгууллага бол нам бусаар бие даасан хараа тусаар үйл ажиллагаа явуулж байгаа маш мундаг төрийн бас байгууллага. Энэ байгууллагын хийсэн бүтээсэн юмнууд нь маш их. Залуучуудын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр залуучуудын дуу хоолойг нэгтгэж оруулсан. Бид нар дараа нь харуул тэнд үзэсгэлэнгийн материалууд байгаа. За мөн одоо дата эрх чөлөө гэдэг том үзэсгэлэн зохион байгуулж ирсэн. Тэрэн дээр бол сонгуулийн датануудыг сонгуулийн ерөнхий хорооноос ч илүү гоё зэгцлээд ингээ гаргаж тавьсан. За өөр тэгээд янз бүрийн одоо төрийн бас байгууллагуудын тухай хууль гэдэг юм болгон дээр ингээд чиглэлээрээ маш сайн мэрэгшээд залуучуудыг цуглуулад дуу хоолойгоо хүргэж чаддаг тийм төрийн бас байгууллага байгаа. Тэгээ энэ ташрамд амар зайдаа маш их баярлалаа. Энэ чигээрээ одоо төрийн бас байгууллага удирдаад залуучуудыг ингээд нэгтгээд урагшлаарай гэж хүсмээр байна. За миний хувьд болохоор лид төгсөгчдийн холбоог төлөөлөд өнөөдөр сонгуульд дахь залуусын оролцоо сэдвээр товчхон танилцуулга. Энэ танилцуулга хийхдээ аль болох та бүхнийг оролцуулах үүднээс асуултууд бэлтгэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө датаг асаагаад тэгээ камераараа миний харуулах QR кодыг уншуулад миний илтгэлд 7 асуулт байгаа. 7 асуултанд хариулаад ялагч болоорой. Бас араас нь ингээд би тайлбаруудыг маш товчхон хийгээд аль болох сонирхолтой байдлаар үргэлжлүүлэхийг хичээе. За тэгээд лид төгсөгчдийн холбооны хувьд та бүхэн санаж байгаа бол 2020 онд 21 онд гээд эрсцэг газар зүйн мэдээллийн систем дээр харуулж ирсэн та бүхэн санаж байгаа бах тийм. За энэ системийг анх election hackathon тэмцээн зохион байгуулад эхний байранд шалгарсан багийн бүтээлийг сонгуулийн ерхий ороо болоод айконтой хамтраад бүтээл болгосон газар. За яг энэ сонгуулийнхаа чиглэлээр үргэлжлүүлээд 2021 онд залуучуудын эрсцийг бүр тодорхой ингээд статистиктэй харьцуулах боломжтойгоор гаргая гэж судалгааны ажил хийгээд энийгээ маш амжилттайгаар 21 онд та бүхэн санаж байгаа сонгогчдын эрс 18-аас 19 дахиад 20-оос 24 гээд эргүүлээд хүн амын үндсэн статистик дататай харьцуулах боломжтой болсон. Энэ нь эргээд нөгөө залуучууд маань
аль аймгийн хэдэн насныхан сонгуульд илүү идэвхтэй байх шаардлагатай байна. Бид нар хаашаа чиглэж бие биендээ мэдээлэл хүргэх үү гэдэг одоо суур мэдээллийг гаргаж өгсөн байгаа. За тэгээд энэ одоо лидийн холбоогоор хийсэн ажлууд дээр үндэслээд та бүхэнд маш товчхоноор ингээд илтгэлээ танилцуулъя. За та бүхэн маань датагаа асаагаад миний илтгэлд идэвхтэй оролцоорой. Бид бас зохион байгуулагчдын зүгээс 3 шагнал бэлтгэсэн байгаа. За гүөх баха. Дараагийн давчлуурыг дараад өгөөч болохгүй. За энэ QR кодыг манайхаа уншуулна шүү. Зүгээр камера асаагаал уншуулангууд аяндаа нөгөө доор нь ментиметр гараад ирнэ тий. Тэрнлээ оронгууд миний квизүүд гараад ирэх байгаа манайхаа. Бүгдээрээ уцаа гаргасан байна. Маш их баярлалаа. Манай залуучууд ер нь нийгмийн хамгийн одоо идэвхтэй бусдыгаа манлайлагч залуучууд энд ирсэн учраас ерөөсөө та бүхний оролцоонд санаа зовхгүй байгаа. Та бүхэн маань маш идэвхтэйгээр оролцсон гэж найдаж байна. За тэнд 24 зүрх дарж аваад баярлалаа. Зүрх над руу явж байгаа гэсэн үг шүү. За та бүхэн маань за 24, 44, 45 зүрх. За маш их баярлалаа. За ингээд асуултаа эхлүүлье. За бэлдээд эхний асуулт нь за оролцогчид маань харагдаж байна. За энд бүгдээрээ айконтой, нэртэй анх удаа бас та хэдийгээ жоохон идэвхжүүлэх гээд арай өөр интерактив байдлаар лекц явуулах гад шинэ аппликейшн Mentimeter бас ашиглаж байгаа учраас бага зэргийн асуудал үүсэж болзошгүй. За бэлэн байцгааж байгаарай манайхаа. За одоо асуулт гарна. За нэг асуултан дээр 20 секунд орчим болж байгаа. За асуулт нь дараах сонгуулиудаас бурууг нь сонгоно буюу одоо сонгогч шууд саналаа өгдөггүй сонгуулийн хэлбэрийг сонгох байгаа шүү. За эхнийх нь улсын хурлын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул, аймгийн засаг даргын сонгуул, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул. За тэгээ 2021 он за сонгуулийн жил байсан тий. За саналыг харъя. Үр дүн бол 37%-аар аймгийн засаг даргын сонгуул. За энэ дээр үргэлжлүүлээд хэдүүлээ тайлбар тавья. За яг иймэрхүү байдлаар хэдүүлээ үргэлжлээд 7 асуултанд хариулнаа гэсэн үг шүү. За 3 янзын үндсэн сонгуул байгаа тий улс даяар зохион байгуулдаг. За 20 онд бид нэр их хурлын сонгуулийг хийсэн байгаа. За тэр сонгуулиар биднийг төлөөлөөд бүхэл бүтэн одоо улсын хэмжээний бодлого боловсруулах хууль тогтоох байгууллагыг тогтоосон байгуулсан байгаа тийм ээ өөрсдийнхөө саналаар. За тэгвэл дараагийнх нь Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул. За бүх ард түмний ив нэгдлийг илэрхийлэгч гадаад улсад Монгол улсыг төлөөлөн ажиллах хэрэгтэй ерөнхийлөгчийг сонгосон байгаа. За дараагийнх нь бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Энэ бол хамгийн чухал, ялангуяа залуучуудын хувьд хамгийн чухал сонгуул. За энэ сонгуулиар яг бидний нөгөө яриад идэг түрүүний бодлогын төлөөлөлтөн дээр ярьжсэн тухайн орон нутгтай холбоотой энэ замыг хэн янзлахын, зам болгон ус тогтоод байдаг, энэ гудамжийг хэн гэрэлтүүлэхин гэдэг асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бие даан шийдвэрлэнэ. Тэгэхээр ялангуяа иргэний нийгмийнхэн идэвхтэй залуучууд маань боловсралтай хэсэг маань энэ хурал руу илүү их анхаарад оролцоо нь заавал бид нар зөвхөн санал өгөх биш. Одоо бид нар өөрсдөө оролцож нэр дэвших ёстой. За жишээлбэл одоо энэ сонгуулиуд маань ардчилсан сонгуул бол тогтмол, шударга, ил тод нээлттэй. Ингээ үндсэн зарчмуудаа хангасан байх ёстой. Тэгвэл орон нутгийн сонгуул дээр ийм нэг заалт байгаа. Орон нутгийн сонгуульд сул гарсан орон тоонуудыг жил болгоны 6 сард нөхөн дахин сонгуул зохион байгуулдаг. Одоо энэ 6 сарын 19-нд ч мөн ялгаагүй Сонгон, Хархан, Багнуур дахиад 15 аймагт иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн дахин сонгуультай байна. Тэр сонгуулиуд дээр манайхан маш идэвхтэйгээр өөрсдөө бие дааж нэр дэвшиж оролцох хэрэгтэй байна. Магадгүй улс төрийн намаасаа ч болно. Одоо энэ 6 сарын 19-ний сонгуул дээр ганцхан нэр дэвшигчтэй хэд хэдэн тойрог байна. Сумын иргэдийн хурлынхан. Тэгэхээр тэнд бидний дуу хоолой дутаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ хурлууд дээр зөвхөн улсын их хурлын сонгуульд идэвхтэй оролцох биш. Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцмаар байна. Зөвхөн санал өгөх биш. Өөрсдөө бие дааж нэр дэвшиж, намуудаас нэр дэвшмээр байна. За дараагийн асуулт нь
Дараагийн асуултыг алгассан уу? За хоёр дахь асуулт. Манай улсын нийт сонгогчдын хэдэн хувийг залуучууд эзэлдэг вэ? За 20 секунд явна. Манайхан гялс хариултаа дараарай. 27 оролцогч, 29, 34, 38, 40 оролцогч байна. За залуучууд маань нийт сонгогчдын хэдэн хувь орчмыг эзэлдэг вэ? Сүүлд ерөнхийлөгчийн сонгуул, их хурлын сонгуулиудаар нэлээд анализ хийсэн юмнууд яваад исэн тий. За тэгэхээр зөв хариулт бол бид нар 40 орчим хувийг, заримдаа бүр 44, 43% болдог. Тэгэхээр залуучууд бид нар тэр сонгогчдын нэрсэн чагсаалт буюу одоо санал өгөх хэрэгтэй нийт сонгогчдын 44 орчим хувийг, 40 орчим хувийг эзэлж байгаа. Тэгэхээр бидний дуу хоолой тэр сонгуульд маш их чухал байх нэ гэдгийг бид нар эндээс харж болно тийм ээ. Нийт Монгол улсын хүн амд эзлэх хуваараа ч мөн ялгаагүй залуучууд дахиад бүр хүүхдүүд маш их хувийг эзэлж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө маш идэвхтэй оролцоотой байж дараагийнхаа үеийг 10, 11 настай, 12 настай дүү нартаа үлгэрлэнэ гэсэн. Бид нар тэр иргэдийн хурлын сонгуульд идэвхтэй очдог байж тэр хүүхдүүд биднээс үлгэр дуурайл аавна тийм ээ. За эндээс ингээ харахаар нийт сонгогчдын 40 орчим хувийн бол би ингээд ганцаараа байжгаад дахиад 3 хүнд мэдээлэл өгөөд сонгуульдаа оролцъё. Яагаад энэ сонгуул чухал гэдгийг тайлбарлах юм бол бид нар энэ 40% үржигдээд 120% болгож шээ. Тэгэхээр бид нар нэг залуу 2 хүнд өөрийнхөө яагаад энэ сонгуульд оролцож байгаа талаараа мэдээлэлээ түгээч тий. Одоо янз бүрийн судалгаануудаас харахад залуучууд хаанаас мэдээлэл авч ийн гэхээр сошиал медиагаас. Зүгээр л Facebook, Instagram-да энэ сонгуул 6 сарын 19-нд болох ч байгаа сонгуул юу болох гэдэг юм? Яагаад тэнд орох ёстой юм? Ганцхан нэр дэвшигчтэй сонгуул байна гэхээр айгүй тийм шудраг бусан штэ тийм ээ. Тэр тойргийн зөндөө олон залуучууд байгаа. Мэдээлэлгүй үлдсэн байна. Тэнд тойрог сонгуул болох ч байгааг мдээгүй үлдсэн байна. Тэгэхээр бид нар мэдж байгаа нь биендээ түгэх хэрэгтэй байх нэ гэсэн. За дараагийнх нь. Энэ графика харуулж ярих байсан ш. Тэрийг мартчихж sorry. За энэ дээр бид нар ингээд нөгөө сүлд хийсэн те 21 онд лид төгсөгчтэй холбоо болоод сонгуулийн ерхий ороо хамтраад за мөн одоо олон улсын байгууллагууд маань санхүүжүүлээд судалгааны ажил хийсэн. Тэрүүгээр сонгогчдыг залуу сонгогчдод оролцоо багтай байна л гэдэг нь яг хэдээс хэдэн насныхан аль орон нутагт эрс багтай байгааг илүү тодорхойлоход наривчлсан судалгааг хийгээд бид нар саналаа болохоор ингэж гаргасан. Насыг ингэж яг статистикийн дататай харьцуулж болох үс олгомоор байна. Тэгжээж бид нар тэр нутагт байгаа залуучууд руу чиглэсэн ажлуудыг хийнэ гэд. За тэгэхээр 21 оны лидагийн болоод одоо судалгааны үр дүнд сонгогчдын нэрсийн жагсаалтыг эрцгийг ийм байдлаар харуулдаг болсон. 18-аас 19, 20-оос 24. За ингэнгүүт бид нар одоо нөгөө үндсэн сонгогчдын нэрсэн жагсаалтанд байгаа хүмүүстэйгээ оролцоог нь харьцуулах боломжтой болж байгаа. Жишээлбэл энд одоо 25-аас 29 насныхан нийт сонгогчдын дунд 300 мянга байгаа хэрнээсээ оролцоонд 150 мянга орчим. Нас ахих тусам сонгогчдын нэрсэн жагсаалтанд эзлэх хувь болоод оролцоо бараг л ажилтны төвшөнд ирж байна тий. Тэгэхээр яалтчгүй залуучууд гэдэг маань анхаарах одоо таргет групп байх нь байна. Тэр дундаа одоо 30-аас 34 насныхан 20-оос 24 гэд бидний үеийнхэн байгаа учраас бид одоо оролцоогоо заавал анхаарч биендээ нэг хүн гэлтгүй мэдээллийг түгэж авах хэрэгтэй байх нэ. За 3 дугаар асуулт маань. Sorry. Би жоохон хүлээх хэрэгтэй юм шиг байна. За та бүхэнд маань ер нь ойлгомжтой байгаа гэж найдаж байна. За 3 дахь асуулт. Улсын хурлын сонгуул 2012 оны сонгуул ямар тогтолцоогоор явагдсан бэ? Улсын хурлын 2012 оны ээлжид сонгуул ямар тогтолцоогоор явагдсан бэ? За хувилбар мажоритар, хувь тэнцвэлсэн, холимог буюу хосолсон тогтолцоогоор. За тэгэхээр зөв хариулт бол холимог буюу хосолсон тогтолцоогоор явагдсан байх нэ. За үргэлжлүүлээд харъя. Инфограф бэлдсэн байгаа. За нөгөө түрүүнд хилээдсэн энүүгээр байгаа инфографууд донд энэ бас байгаа. Та бүхэн дараанаас харж болно. За тэгэхээр 92 оноос 2020 он хүртэл нийт 8 удаагийн ээлжид улсын хурлын сонгуул явагдсан ба энэ дээр
ганцхан тэр ягаан харагдаж байгаа буюу 2012 оны сонгуул холимог тогтолцоогоор явагдсан. За сонгуулийн тогтолцоог ерөнхийд нь мажоритар тэгээд хувь тэнцвэлсэнгээ 2 ангилж болоод байгаа. Дахиад задрах юм бол нийтдээ 12 задардаг. За жишээлбэл тэр 92 он, 2008, 2020 ондоо өнгөөр тэмдэглэсэн байгаа. Энэ бол олон мандаттай том тойргоор явагдсан мажоритар тогтолцооны сонгуул. Та бүхэн санаж байгаа бол олон мандаттай гэдэг нь багаар нь сонгоё гэж гуруулаа ингээ ирээд хүрээд ирдэг тий. Яг тэр чинь багаар нь сонгуулах гад би одоо намаасаа гуруулаа гарах гад ингээ томсгосон тойрог дээр олон мандаттай тойрог дээр ирсэн байна гэсэн. За зарим үед бол нэг нэгээрээ сурчлагыг яваад байгаа тийм ээ. За энэ бол 96, 2000, 2004, 16 онуудад нэг мандаттай буюу улсыг 76 тойрогт хуваацсан. Тэгээд нэг тойрогт нэг л нэр дэвшигч. Өрсөлдөхөөр ийм зохион байгуулалтаагаар сонгуулийн тогтолцоо явж байсан. За тэгвэл энэ тогтолцооны үр дүнд сонгуулийн үр дүнд яаж нөлөөлдгийг харъя. За дэлгэцэн дээр 92-оос 2020 оны сонгуулийн одоо албан ёсны ээлжид сонгуулийн дөнгүүд харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө нэлээд улаан өнгө зохилж байгаа тийм ээ. Улаан өнгө бол маныг илтгэж байна. Цэнхэр ан, цайвар цэнхэр нь бол бусад намуудыг за тэгээ бие даагчид гэсэн ийм байдалтай. 2012 онд нэлээд одоо олон төлөөлөлтөй болж ирсэн. За энэ дээр юу харагдаж байгаа вэ гэхээр нөгөө хоёр тогтолцооны маань давуу болон сул тал гэдэг хүмүүс яриад байдаг тийм ээ. Мажоритар тогтолцоог бол намыг төлөвшүүлэхэд нам хүчрэхэг болоход хамгийн одоо давуу талтай. Дээрээс нь засгийн газар доктортой байдаг тогтолцоо гэж үздэг. Тэгээд манайх шиг ийм жижигхэн улсад бол засгийн газрын доктортой баймаар байна. Нам нь хүчрэхэг баймаар байна. Хоёр том хүчрэхэг намтай болно гэд мажоритар тогтолцоог илүү сонгодог. Харин хувь тэнцвэлсэн тогтолцоо нь бол сонгогчдын санал хамгийн бага гэгддэг тогтолцоо. Дээрээс нь илүү олон одоо намын төлөөлөл орж ирэх боломжтой ийм сонгуулиуд, ийм тогтолцоо байдаг. Нэгсэндээ тогтолцоо гэдэг бол бидний санал тэр 76 суудалд яаж хуурж очиж байна гэдгийг л тооцоолдог арга гэсэн үг тийм. Яахын одоо аруулаа байж 10 хүнээс санал аваад 4 нэр дэвшиж явах юм бол хамгийн олон буюу одоо 3 ч юм уу 4-ийг авсан ялагч болдог. За эсвэл үлдсэнийг нь бас төлөөлөх хүн байна энэ төр гэдэг нь бол хувь тэнцвэлсэн болоо авчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр 12 онд бид нар хувь тэнцвэлсэн болоод мажоритарыг хослуулан хэрэгжилжээж баг зэргийн өнгө алдгалж одоо парламент маань арай өөр өнгө аястай болсон. За ийм ялгаатай зүйлүүд байгаа. За би бол одоо эндээс аль нь зөв тэр нь буруу гэж хэлмээргүй байна. Гэхдээ ялгаа нь бол ингэж харагддаг гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Яг энэ үед бол та бүхэн мэдж байгаа сошиалорч явж гин үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна, сонгуулийн тогтолцоог өөрчилнө. Дээрээс нь 76 нэр дэвшиг гишүүний тоог нэммээр байна гэсэн ийм асуудлыг хүн нам болоод Монгол Ардын намаас маш их ярьж байгаа. Хилэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа. Магадгүй орон нутгуудаар удахгүй явж эхэлнэ. За зорилго нь бол одоо нэг зорилго нь магадгүй тэнд олон зорилго байх. Үндсэд нэмэлт өөрчлөлт оруулна гэхээр те. Нэг зорилго нь бол сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар тэрийг ярьж эхлэхээс өмнө өөрсдөө мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр ямар ялгаатай биднэрт аль нь тохиромжтой гэдгийг та бүхэн маань өөрсдөө судалж агаад өөрсдөө анализ хийж шийдвэрээ гаргана гэсэн үг тийм ээ. За дараагийнх нь. За улсын хурлын 2021 оны сонгуульд хамгийн бага саналаар сонгогдсон гишүүн. За манайхаа орж ирээд саналаа өгөөрэй. За орж ирж байгаа хүний тоо багассан биш үү? Манайхаа ороорой. Тэгэхгүй бол эргээд нөгөө хамгийн төгсгөлд нь хідүүлээ ялагчаа шалгаруулад шагналтай. За 79 49 хүмүүс нэмэгдэж байгаа учраас түр хүлээжээ. Sorry, тэрэн дээр нэр 21 он гэсэн биш үү? Их хурлын сонгуул маань 2020 он байсан тийм ээ. За энд би алдаа гаргасан байна. 20 оны улсын их хурлын сонгуулиар хамгийн бага санал авч улсын их хурлын гишүүнд сонгогдсон төлөөлөгч хэн бэ? За энэ дээр нэг юм хэлэхэд улсын их хурлын гишүүн бол бүх ард түмнийг төлөөлөх ёстой гэдгийг бас бид нар мэдчих ёстой тийм ээ. Бид нар зөвхөн тэр хүн тухайн гарсан тойргоо төлөөлнө гэд тэр хүнээс юм нэхээдэж болохгүй. Тэгэх юм бол бид нар тэр хүнийг бодлого боловсруулах ажлыг хийлэхгүй гал туганы ажилдаа уяад байна гэсэн үг шүү. За үр дүн нь
За ер нь бол би энэ дээр хамгийн бага санал авсан 5 нэр дэвшигчийг сонгосон байгаа. Хамгийн бага саналаар улсын хурлд орсон гишүүд гэсэн үг. За хамгийн бага санал авсан нь бол мөнх цэцэг гишүүн байсан байна. Г мөнх цэцэг гишүүн хамгийн бага саналаар улсын хурлд орж ирсэн байх нэ. За 10,000 гарan 10 хэдэн мянга байсан байх. 12,000 хүрэхгүй мэн 10,700 орчим байгаа. Та бүхэн эргээд одоо сонгуулийн ерөнхий орооны захин хуудаснаас харж болно. Хамгийн бага саналаар сонгогдсон гишүүн бол мөнх цэцэг гишүүн байжээ. За дараагийнх нь асуулт нь 2020 оны улсын хурлын сонгуульд хамгийн олон саналаар нэр дэвшиж санал авч улсын хурлын гишүүн болсон гишүүн. За 53 хүн түрүүнийх төр хідүүлээ 70 хідүүлээ vote хийсэн. За үргэлжлүүлээд хүлээж. За энд мөн ялгаагүй хамгийн олон санал авсан 4 нэр дэвшигчийг оруулж ирсэн байгаа. Тэгэхээр дөрүүлээ ер нь нэлээд өндөр санал авсан гэсэн үг ард түмнээс те. Харин хэн хамгийн өндөр санал авч орж ирсэн бэ? За түрүүнд бол бид нар харсан те нэг гишүүн 10,000 орчим саналаар улсын хурлын гишүүн болсон байсан. За тэгвэл энд хамгийн их нь хідэн саналаар улсын хурлын гишүүн болсныг харъя тийм ээ. За 62 хүн vote хийсэн байна. За тэгээд заал маань уг нь Wi-Fi-тай байна гэж тохирсон боловч яг үнэгүй free Wi-Fi байхгүй байна. Датагаа зориулан одоо холбогдож оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За үр дүнгээ харъя. За улсын хурлын гишүүн, учрал гишүүн энд хамгийн өндөр саналаар буюу одоо 53,000 орчим одоо сонгогчдын саналыг аваад улсын хурлын гишүүн болсон байх нэ. Эндээс маш том ялгаа харагдаж байна тийм ээ. Энд байгаа гишүүд дээд хамгийн доотлол нь 40,000 орчим сонгогчдын саналыг авч яаж улсын хурлын гишүүн болцсон байхад зарим нь сая 11,000 орчим санал аваад ороод ирсэн байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр бидний саналын жин бас харилцан адилгүй байна гэсэн үг. За та бүхэн тэр нөгөө үзэсгэлэнгээс харж болно. Сонгогдсон байгаа улсын хурлын гишүүд сонгуульдаа хідэн төгрөгний одоо хідэн төгрөг зарцуулсан тэгээ хідэн хүний санал авсан. Тэр нь нэг саналд хэд ногдож байгааг тэр бөөрхий хоёр дахь хар юун дээр инфограф дээр харж олно. За энэ дээр нэлээд олон яг тийм сонгуулийн санхүүжилттэй холбоотой инфографуудыг бодлогод залуусын хяналт байгууллага маань биднэрт өгсөн байгаа. Өмнө үзэсгэлэнд гаргаж ирсэн. Та бүхэн харуул улсын хурлын гишүүд маань ямар их мөнгө зарж байгааг тэгээд яаж санал авж байгааг харах боломжтой. За цааш нь үргэлжлүүлье. За одоо 7-хон асуулттай манайхаа 2 хон үлдсэн шүү. 7-гийн 6 дахь нь байна. Монгол улс анх хэдэн оноос гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авч эхэлсэн бэ? За 27 хүн vote хийсэн байна. За манайхан vote хийгээд өгөөрэй. Гадаад улсад Монгол улсаас оршин суугаа сонгуулийн насны иргэд маань хэдэн оноос эхлээд сонгуульд оролцох боломжтой болж эхэлсэн бэ? За энд харж байгаагаар манайхан бол 2012 он дээр 46% та хариулсан байна. 16 он дээр байна. За миний мэдхий 21 онд бол сонгуул явагдсан. Гадаад дахь иргэд бас саналаа өгсөн. За 62 хүн vote хийсэн байна. Ганц 2 3 дутуу байшгүй манайхан. Эхнээс нь бүртгэл яваад байгаа. 60 хэдэн 65-аас дээш хүн бол байгаа. 63. За тэгэхээр баг 12 он дээр ер нь ихэнх саналууд маань ирж ах шиг байна тий. За гадаад улсад Монгол улсаас гадаад улсад маш олон одоо ялангуяа залуу насны иргэд маань сонгуулийн насны иргэд маань сурахаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс маань санал өгөх эрх нь хэдэн оноос нээгдсэн байх нэ гэдгийг харцгаая. За уучлаарай энэ дэр тайлбар нь яваагүй маань. За энэ дээрээ тайлбарлаа явчих. Тэгэхээр 2012 онд хамгийн анх нөгөө түрүүнд хэлсэн холимог тогтолцоотой улсын хурлын одоо сонгуулийг зохион байгуулсан. Холимог тогтолцоо гэдэг бол мажоритараар яг нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид шууд санал өгнө. Дахиад улс төрийн намын чагсаалтад буюу одоо улс төрийн намд санал өгөх байсан. Тэр сонгуулиар гадаадд байгаа иргэд
нам сонгох боломжтойгоор оролцсон байгаа. Тэгэхээр 2012 оноос анх гадаадд байгаа иргэдийнхаа саналыг бид авч эхэлсэн байх нэ гэсэн үг шүү. За тэгээ одоо бол нөгөө парламент их хурал маань мажоритар тогтолцоогоор явж байгаа болохоор гадаадд байгаа иргэд их хуралд сонгуул өгч чаддаггүй, санал өгч чадахгүй. Зөвхөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгдөг байна. За хамгийн сүүлийн асуулт. Дараах сонгуулийн санал хураалтын хэлбэрүүдээс алийг нь сонгох вэ? Хэрвээ биднэрт боломж байгаа бол гэд төсөөлөд ийм 4 хариулт оруулсан байгаа. Яг одоогийн гэдэг маань яг санал хураалтын өдөр өөрийнхөө бүртгэлтэй санал авах байранд очиод саналаа өгөхийг хэлж байна. За дараагийнх нь урьдчилсан санал хураалтаар санал өгөх гэдэг маань би яг тэр өдөр одоо Улаанбаатар хотод байхгүй хөдөө орон нутагт байх гэж байгаа бол би урьдчилаад 7 хоногийн өмнө нээсэн санал хураалтаар очиод өөрийнхөө санал авах байранд саналаа өгөх нэ өөрийнхөө бүртгэлтэй. 3 дахь хувилбар бол өөрт ойр байрлах санал авах байранд очоод хурууны хийгээ уншуулад саналаа өгөх. За тэгэхээр ерөнхийдөө заавал хөдөө явахгүй. Би хөдөөний бүртгэлтэй бол заавал хөдөө явахгүйгээр хотод ч гэсэн дурын санал авах байранд ороод миний нөгөө суур нэгдсэн систем дээр миний мэдээлэл байгаа бол тэгээд саналаа өгөх боломжтой гэсэн үг тийм ээ. За хамгийн сүүлийнх нь интернетээр санал өгөх. Заавал санал авах байр орохгүй өөрөө гэртээ ажил дээрээ эсвэл утсаараа санал өгөх юм боломж. За тэгэхээр манайхан бол өөрт ойр байрлах санал хураах байранд илүү түлхүү өгөх сонирхолтой байна. За магадгүй энэ нөгөө интернет санал хураалтын өмнөх одоо биднэрт хамгийн тохиромжтой хувилбар байх боломжтой. Нэгсэндээ нэрийн чагсаалт маань онлайнаар ажиллана гэсэн үг. Одоо байгаа нь бол би одоо Баянгол дүүргийн 7 дугаар хэсэг дээр очиод санал өгөхөд тэр хэсэг дээр байгаа нэрийн чагсаалт нь буюу одоо нөгөө компьютерт байгаа дата нь зөвхөн тэр хэсгийн сонгогчдын дата байдаг. Тэгвэл хэрвээ өөрт ойр байрлах санал авах байраар санал өгөхийн тулд тэр компьютер интернетэд холбогдсон тэгээд тусгай хамгаалалттай сүлжээгээр бүртгэлийн санал руу ороод сонгогчдын нэрсийн чагсаалтаас миний мэдээллийг татаж гаргаад тэгээд миний саналын хуудсыг хэвлээд одоо Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа хүний саналын хуудсыг хэвлээд надаар Word хийлгээд шуудан гарч юм уу эсвэл нэгдсэн журмаар хүргэнэ гэсэн үг тийм ээ. За яг ийм тогтолцоо Солонгос улсад маш одоо сайн жишг гэж үздэг. Сая ковид үеэр бол би Солонгос сурж байгаа хугацаанд яг энэ урьдчилсан санал хураалтын процессыг харахад залуучуудын бараг 33% нь урьдчилсан байдлаар ингээд санал өгчдөг. Ялангуяа ковид үед бол олон хүн шамбаарлахгүй өөртөө ойрхон санал авах байранд очиод саналаа өгчдөг. Энэ маш тохиромжтой хэлбэр байсан. За түрүүнийх дээр үргэлжлүүлээд түрүүнд хэлсэнчлэн гадаадд байгаа иргэд маань гадаадд байгаа сонгуулийн насны иргэд маань нийт Дорнод Хинти аймгийн нийт сонгогчдод тэнцүү тооны одоо залуучууд маань тэнд байж идэг. Нэгсэндээ бид нар улсын хурлын сонгуульд мажоритар тогтолцоотой байснараа бид нар тэнд байгаа 2 аймгийн саналыг авахгүй өнгөрөөч жаал гэсэн. Хэрвээ энэ нь одоо Монгол улсад байгаад энэ 2 аймгийг алгасаад бусдад нь сонгуул хийнэ гэсэн бол бөө юм болно үстэй тий. Гэтэл нөгөө яг эд хөдөлмөрлөг сурах насны залуучууд маань ийм их тооны залуучууд маань гадаад улсад Монгол улсаас сурж ажиллаж байгаа гэсэн. За хамгийн сүүлийн слайд маань за тэгэхээр сонгогч бид нар ер нь бол сонгуульдаа заавал оролцож тарах нь яагаад тэгэхээр залуучуудын эзлэх хувь маш өндөр. Дээрэс нь бид нар дахиад 2 хүнд мэдээлэл тараахад энэ тоо маш их болж таарна. Боломжтой гэж байгаа. Дээрэс нь сонгуул бол бид нарыг оролцоогүй ардчилсан сонгуул тогтмол хугацаанд тогтмол явагдаж байна. Тэр иргэдийн хурлын сонгуул хүртэл одоо явагдаад байна ганцхан нэр дэвшигчдгээр тийм ээ. Тэгэхээр бид нар өөрөөсөө мэдээлэл хайгаад сонгуультай ойрхон байх ёстой гэсэн үг. Тэгэхээр нөгөө улс төр чамайг сонирхохгүй юу лээ улс төр буцаад өөрийнх нь амьдралыг оролдоно гэдэг шиг тэр хүмүүс миний өмнөөс шийдвэр гаргах байхгүй юу? Сумын иргэдийн уралд, аймгийн иргэдийн уралд ороод тэр хүн шийдвэр гаргах учраас бид нар идэвхтэй оролцох ёстой гэсэн үг. За энд харагдаж байгаагаар залуучуудын сонгуулийн оролцоонд юу нөлөөлдөг юм бэ гэдгийг мэдээж олон улсын байгууллагууд ч гэсэн судалсан байгаа. IDEA-гийн судалгаа дахиад Мобисийн доктор Мегмар Цоож багшийн судалгаан дээр харснаар ерөнхийд нь ингэж гаргасан байна. Ийм хүчин зүйлүүд байдаг гинэ. Бидний одоо бусад залуучуудын маань саналд нөлөөлдөг зүйл. Нийгэм эдийн засгийн хүчин зүйл. Энэ бол мэдээж хүний тоо, хүн амын шилжилт хөдөлгөөн. За
шилжилт хөдөлгөөн гэдэг дээр маш сонирхолтой. Нэг хаягн дээр байнга оршин суудаг хүмүүс тухайн тойрогт нэр дэвшиж, улс төрийн наам нэр дэвшигчдийн талаар маш сайн мэдээлэлтэй байдаг. Өмнөх хийсэн ажлыг мэддэг учраас сонгуульд оролцох магадлал маш өндөр байдаг гэж байна. Харин маш их шилжилт хөдөлгөөнтэй буюу одоо нэг хаягнаас нөгөө хаяг руу, орон нутгаас хот руу шилждэг хүмүүсийн санал өгөхгүй байх магадлал өндөр. Бодохоор яг бидний амьдралд угаасаа яг бодит байгаа даа байхгүй юу? За дээрэс нь эдийн засгийн хөгжил бага байх тусмаа, муу байх тусмаа залуучууд, иргэд маань өөрсдийн нөгөө ахуй амьдралдаа, өдөр тутмын ажилдаа дарагдаад амьдрал ахуйгаа авч явах нөгөө анхдагч хэрэгцээгээ хангахын тулд улс төрөөс түр хөндөрдөг. Тэгэхээр бидний эдийн засгийн баталгаа өндөр байх, тухайн орон нутгийн эдийн засгийн баталгаа өндөр байна гэдэг нь тухайн улс тухайн хүмүүсийн сонгогчдын сонгуул сонирхох идэвх өндөр байдаг байна. За дараагийнх нь улс төрийн хүчин зүйлс. Улс төрийн бодлого, институт итгэх итгэл, за дээрэс нь олон сонголттой байх. Санал өгөхөөр очиод ганцхан нэр дэвшигч байвал хачин штэ тий. Эсвэл хоёрхан байвал манай залуучууд ихэвчлэн хэлдэг. За тэгэл нөгөө манаас энэ, анаас энэ гэд маш ойлгомжтойгоор ирдэг хүмүүс нь ирдэг гэд. Тэгэхээр энийг олон сонголттой байлгахын тулд бид нар өөрсдөө очиж штэ. 30-аас 25-аас 39, 40, 50, 55 нас хүртэл эд маш идэвхтэй үе. Бид нар өөрсдөө одоо нэр дэвших цаг. Зүгээр оролцсон саналаа өгье биш. Одоо нэр дэвшээ. За тэгэхээр бид нар илүү олон сонголттой болгож чаднаа. Энд харагдаж байгаа зүйлсээс бид нар өөрсдөө нөлөөлж, өөрчилж чадах зүйлс нь жишээлбэл энэ байгаа байхгүй юу? За дараагийнх нь тогтолцоо. Одоо сонгуулийн тогтолцоо ярьж эхэлнэ. Тэгэхээр бид нар өөрсдөө мэдээлэлтэй байна. Аль нь байвал биднэрт хэрэгтэй, аль нь байвал гадаад дахь залуучууд маань хэрэгтэй. За дараагийнх нь зэрэгцээ сонгуул буюу их хурл ерөнхийлөгч их хурл орон нутаг хамт явж байгаа сонгуулиуд мэдээж эрс өндөртэй байдаг гэж байна. За сонгуулийн санал хураалтын хэлбэрүүд түрүүнд хэлсэн. Одоогоор бол биднэрт ганцхан боломж байгаа шүү дээ. Ямар ч сонголт авахгүй. Хэрвээ чи саналаа өгмөр бол яг санал хураалтын өдөр өөрийнхөө хаяг дээр очиод өгнө. Хэрвээ би хөдөө одоо Ар хангаа аймгийн нэг суманд байдаг бол хотод байсан ч яг санал хураалтын өдөр тэнд очиод өөрийнхөө бүртгэлтэй санал авах байраар санал өгнө. Тэгэхээр энэ бас эргээд бидний идэвхэнд нөлөөлж байгаа гэдэг нь үнэн байна. За дараагийнх нь хувь хүнээс одоо шалтгааллах хүчин зүйлс. Нас ахих тусам санал өгөх магадлал өндөр. Түрүүнд бид нар графикаас харсан тийм. За боловсрал бас нөлөөлдөг. За тэгээд манай залуучууд бол тогтмол сонгуулаа өгдөг гэдэгт би бол итгэлтэй байгаа. Дээрээс нь бид нар юу хийж чадах вэ гэхээр иргэн тойрныхоо 2-3 хүнд л сонгуулийн талаар, улс төрийн талаар боловсрал олгоход л бидний хийж чадах зүйл тэр. Бид нар маш их нөлөөг тэнд үзүүлж байгаа гэсэн. За тэгээд эргээд сонгуулийг иргэний үүрэг гэж үздэг хүмүүс бол сонгуулийн оролцоо идэвх маш өндөр байдаг байна. За ерөнхийдөө миний ярих зүйл болсон. За одоо харин нөгөө ялагчаа харцгаа хийдэг байна. За маш их баярлалаа. За энд манай одоо залуучуудын маань оролцоо харагдаж байна. За дараагийн слайд маань ялагчийг тодруулах хэрэгтэй байгаа. Харъя. За 5-га нэлээд өндөр саналтай явж байна. Бейонсе. Энд Бейонсе байсан биш үү? За 5-га ялагч болсон байна. За баяр хүргэе. За манай нөгөө Women for Changes тий. Nice. Би бас энэ төрлийн бус байгууллагатай их хайртай. За тэгээд 5-гаа тайзан дээр урж जैन. Дэги маань бэлэг бэлэн тий. За. За манай зохион байгуулагчдын зүгээс 3 бэлэг бэлдсэн байгаа учраас за эхлээд би амарсан 5-гаа бэлгээ өгчий. Зураг дараад өгөх юм байна уу? Ой гарах хэрэгтэй шүү. Зурагч нь нийслэл төвшгөд таарч шүү. Баярлалаа. За дараагийн ялагч маань хэн байлаа? Одоо хоёр дахь нь Бейонсе. Вау, хаана явж байна? Эрэхтэй юм биш үстэй Бейонсе маань. Бачимэг юм уу? Яа, бачимэгч угаасаа Бейонсе л да. Манайхан сайн хараад аваа. Угаасаа Бейонсе. Би зөвшөөрч ин энэ үнийг. За бас зураг даруулъя.
Энд гой зураг ч гой залуу зураг авах гэдэг нь байж. За бачаараа дахиад нэг аашаа. За дараагийнх маань хэн баа вэ? За дараагийнх нь Wolfmeister. За хэн бэ? Гурав дахь маань Эрэгтэй юу? Эрэгтэй үнтэй зураг авахулчаа тайзнаас буучмаар байгаа бас. Эмэгтэй. Суапсэд надтай хин нэгэн гарч ирээ зураг авахулчихгүй юм бах та. За баяр хүргэе. Хамт зураг авахулчих. Баярлалаа. За эрэгтэй хүн зураг авах бол би буухгүй шүү эндээс. За хотлоо. Үргэлжлүүлээ дуучлаараа арай дуусаагүй. Нөгөө түрүүнд амар заяа маань нөгөө бодлого боловсруулах 6 үе шат гэд биднэрт харуулсан тийм нэг циклэр. За тэрний эхний дөрөвт залуу хүмүүс бид нар ямар нэгэн байгууллагыг төлөөлгүй өөрсдийнхөө хувь хүний иргэний нийгмийн зүгээс оролцох боломжтой үе шатууд байгаа. Тэрэн дээр хідүүлээ сонгуулийн тогтолцоо өөрчлөх кейсийг маш хурдан 5 минутанд хараад үзье. За манайхаа нөгөө quiz лида гэдэг. Энэ голынх нь биш алхам байна. Олон жилийн өмнөх зураг. За тэгээд нөгөө хоёр самбарт гэдэг түрүүнд амар заяа маань хэлсэн тэр талынх нь сонгуулийн залуу хүмүүсийн сонгуулийн оролцоог хэрхэн сайжруулах, тэрэнд ялангуяа сонгуулийн тогтолцоогоор дамжуулж яаж өөрчлөх боломжтой талаар самбар бэлдсэн байгаа. Тэгэхээр бидний нөгөө саяны ментиметр дээр гарах дахиад ментиметр ашиглаж шийдүүлээ. Тэрний үр дүнг амар заяа маань тэнд тавьчихна. Тэгээд хідүүлээ төгсгөлд нь өөрсдөө гаргасан шийдлийг харах байгаа. Болох нь манайхаа. За хідүүлээ нөгөө яг түрүүний бодлогын 4 үе шатыг 6-гийн эхний 4-ийг үзнэ гэсэн үг аа шүү. За. Би хэтрүүлэн дарсан. За энийг уншилчээ. Уучлаарай, датаг нь их урж шүү. За зүрхт арж агаад маш их баярлалаа. За 29 оролцогч байна. Одоогоор 32. За манайхан орсноо мэдэгдээд зүрхт арчаарай. 36. За маш цөөхөн асуулттай айгүй хурдан явна хэдүүлээ. За тэгээд түрүүний ярианаас ойлгосон тийм ээ 2 дүүрэг 15 аймагт нөхөн сонгуультай байгаа шүү. Манайхан өөрийн чинь хэсэг байгуулалд очиод саналаа өгөөрэй. Байхгүй бол дараа жилийн 6 сард дахиад нөхөн дахин явагддаг. Тэр үед магадгүй танай иргэдийн хуралд сул оронтой гарсан бол та нэр дэвшээрэй гэдгийг хэлмээр байна. За 51, 52. Орхгүй нөө. 55. За яаж. iPhone дээр болж гинөө. За уучлаарай. Хэдүүлээ тэгвэл болж байгаагаар энийг гялсгүүл авчи. За үргэлжлүүлээ. За энэ дээр ингэсэн байгаа. Дарах хүчин зүйлс сонгуулийн оролцоо бага байхад хэрхэн нөлөөлдөг вэ? Тэгэхээр хэдүүлээ асуудал болгон дээр гүйлгээд хэдэн хувьтай гэж тооцож байгаагаа бүгдэн дээр нь хариулт өгнө гэсэн үг. Энэ дээр нэг хөөрхөн сумаар гүйлгээд за жишээлбэл одоо тохиромжгүй сонгуулийн тогтолцооноос болоод санал гээгдээд би хичнээн сонгосон ч гэсэн бидний санал үр дүнтэй суудл болж хүрдэггүй учраас залуучууд очдоггүй гэж үзэж байгаа бол эхнийх нь хамгийн их байх хэвээр тийм ээ. За энэ дээр үр дүнгууд маань маш гоё харагдаж байна. Яг л миний нөгөө хүсдэг үр дүнгууд харагдаж байгаа учраас айгүй аз жаргалтай байна. Одоо хоёр дахь энэ дээр бол санал авах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх энэ төр за буюу одоо өөр арга замуудаар санал өгөх энэ төр гээд маш сонирхолтой сэдвүүд байна. За 25 хүн вот хийсэн байна. За манайхан юу ачаарай? Вот хийжээрэй. Гэхдээ 50 хэд холбогдсон байгаа тийм. Хэдүүлээ үргэлжлүүлээд вот чи.
өмнөх слайдн дээр харагдсан маш олон хүчин зүйлс нөлөөлдөг бидний эрдэнэд. Нас, боловсрал, улс төрийн мэдлэг, за дээрэс нь эдийн засгийн байдал, сонгуулийн тогтолцоо, санал авах хувилбарууд гэх мэтлэнгээр тийм ээ. Гэхдээ энд цөөн тооныг нь хэдүүлээ оруулсан байгаа. Магадгүй энийг өөрчилснөөрөө бага зэрэг өөрчлөлт гарах болов уу гэсэн юмнуудыг бол оруулсан байгаа. За 54 хүн вот хийсэн байна. 55. За үргэлжлүүлье. За энэ дэр хэдүүлээ оролцоог нэмэгдүүлэх бодлогын хувилбарууд гэдгээс 4 хувилбарын аль нэгийг сонгох ёстой байгаа. За энэ дэр бол сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх, сонгогчдын саналын жинг аль болох ойрт тулах буюу одоо санал гээгдэхгүй байх, эсвэл тойрог хуваалт тийм ээ, түрүүнд харсан зарим гишүүд 10,000 саналаар, зарим нь 50 мянган саналаар орж ирж байгаа. Зарим мултарсан гишүүд маань 100 хэдхэн сонгогчийн саналаар мултарчдаг. Тэгэхээр бидний дуу хоолой тэнд маш чухал гэдэг нь харагдаж байгаа. За 52 хүн вот хийсэн байна. 53, 54. За нэг вот хийчихвэл үргэлжлүүлээ. 55. 58. За үргэлжлүүлээд дараагийнх нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх. За түрүүнийхээс өмнөхийн зааж нэг ганц эргүүлчихвэл болж байна. За ер нь олонх маань эндээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж үздсэн байна. За мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр саналуд байна. За мөн сонгуулийн үйл явцыг за энэ хамгийн сүүлд үр дүнг нь нэгтгэгдэж бид нар бас тэр самбар дээр гаргах болохоор одоо магадгүй хүн болгоны санал харагдчихэж магадгүй шүү. За тэгэхээр хэдүүлээ эргээд завсарлаганаар самбараа харах хэрэгтэй гэсэн үг байна. За саяны асуудлууд дундаас яг одоо нөгөө цаг нь ирээд яригдж байгаа сэдв учраас бид нар сонгуулийн тогтолцоог бодлогын дизайн гаргах үе шатаар оруулсан байгаа. Удахгүй бидний өөрсдийн амьдрал дээр угаасаа энэ тулгараад ирнэ. Тэр үед нь бид нар дуу хоолойгоо оруулаад намууд маань бидний магадгүй дуу хоолойг асуухгүйгээр ч тогтолцоогоо өөрчлөө явж магадгүй. Тэр үед нь бид нар мэдээлэлтэй байгаад өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой тийм ээ. Тийм учраас тогтолцоог өөрчлөхөд ямар процесс явдаг вэ талаар энэ дизайн гаргасан байгаа. За ингээ үргэлжлээ явъя. Сонгуулийн тогтолцоо өөрчлөх асуудлыг хэн хариуцах ёстой вэ таны бодлоор? Улсын их хурл уу, сонгуулийн ерөнхий ороо юу, засгийн газар уу, эсвэл улс төрийн намууд уу, иргэний нийгмийнх нь уу? За бүгд л мэдээж одоо оролцоотой байна. Гэхдээ гол нэг одоо хариуцах институт нь хэн байх боломжтой вэ? Түрүүнд амар заяа маань хэлсэн тодорхой институт, тодорхой бүр албан тушаал мэрэгчлэн байх тусмаа, тодорхой байх тусмаа бодлого хэрэгжих боломжтой болдог гэсэн тийм. Тэгэхээр хэдүүлээ нэг хариулт сонгохоор байгаа. 45, 46 вот. За 50 эд болгоод цаашаа үргэлжлэе. 52. За үргэлжлээ явъя. 54, 55. Sorry, буцаац шүү би. За дараагийнх нь. За тэгвэл тэр байгууллага хариуцна гэдгийг бид нэр сонгоцсон тийм ээ. Нэгдсэн хариултыг бол дараа нь самбар дээрээс харна. За одоо тэгэхээр санхүүжилтийг хаанаас гаргах вэ? Хэрвээ сонгуулийн тогтолцоо өөрчлөнө гэвэл магадгүй шаардлагатай зарлуудыг судалгаа хийхэд шаардлагатай зардал, за тэр тогтолцооны талаар иргэдийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн намуудад мэдээлэл өгөх зардал шаардлагатай тийм ээ. Энэ зардлыг аль байгууллага хариуцах ёстой вэ? Бидний нөгөө бодлого боловсруулагч яг төрийн байгууллагуудтай илүү уялдаж байгаа учраас хин нэг нь баажтыг хариуцаж таарна тийм ээ. Тэгэхээр хин энэ мөнгийг гаргах вэ? Сонгуулийн ерөнхий ороо юу, улсын хурл уу, засгийн газар уу, олон улсын байгууллагууд уу, улс төрийн намууд уу? За энэ дэр засгийн газар гэдэг дээр нэлээд өндөр вот хийгээ явж байна. За дараагийнх нь хуулийн хэрэгжих хүрээ. За тэгвэл сонгуулийн тогтолцоогоо өөрчилъё гэсэн. Ямар хуулинд энэ нөлөөлөх ёстой вэ? Голлон. За аль нэгийг сонгохоор байгаа. Үндсэн хуулинд энэ тогтолцоо орох ёстой юу? Эсвэл сонгуулийн тухай хуулиндаа л оруулахад болох уу? Эсвэл улс төрийн намын тухай хуулинд л байхад болох уу? Эсвэл сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд байх уу? Алинд нь байвал илүү оновчтой вэ?
яг тэр одоо тогтолцоо ийм холимог байна. Эсвэл хувь тэнцвүүлсэн байна гэдгийг аль хуулинд оруулах вэ? Нэгийг сонгоё. 49 санал 51. За 56, 57. За маш идэвхтэй оролцож байгаад баярлалаа. За энэ асуултууд дээр ер нь зөв буруу хариулт гэж байхгүй. За хамгийн сүүлд амар заяа маань нэгтгэхэд самбар дээр гаргаад өөрөө бас энд дүгнэлт хийж өгнө. За дараах нь хинт хариуцлага тооцох вэ? За энэ хуультай холбоотойгоор хэрэгжилт нь шаардлага хангаагүй эсвэл хин нэгэн хяналт тавьж хэрэгжүүлэх ёстой тийм ээ. За танах одоо пропорционал тогтолцоогоор нэрсэн жагсаалтайгаа нээлттэйгээр оруулж ирээ. Сонгогчд сонгохоор тийм ээ. Эсвэл хаалттай байна. За пропорционал дээр тэгэх ёстой саналыг ингэж хуульж тооцноо тодорхой аргачлалууд байгаа. Тэрийг хин хэрэгжилтэнд нь хяналт тавиад хариуцлага тооцож ажиллах бай. Сонгуулийн ерөнхий ороо юу? Улсын хурлуу, засгийн газар уу, улс төрийн нам уу? За 56 санал. За ингээ үргэлжлүүлээд 58 бан дуусчихъя. За ингээд хамтраад улс төрийн оролцоог, залуучуудын улс төрийн оролцоог сайжруулахад сонгуулийн тогтолцоогоор яаж нөлөөлөх? Хэрвээ сонгуулийн тогтолцоогоо өөрчлөе гэвэл яаж бодлогын дизайн гарах ёстой вэ гэдэг дээр хамтран шийдвэр гаргаж боловсруулсан та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бол бидний хамтын шийдвэр юм аа. Маш их баярлалаа. За. Баярлалаа. Алтан живэгтэй баярлалаа. За арга хэмжээтэй хамтдаа лайв стримээр хамт үзэж байгаа сошиал орчинд үзэж байгаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг дахин хүргэе. Та яг одоо гэрээсээ баг зэрэг дулаан хувцаслаад гараад паркт байгаа бөмбөр цагаан буюу White Rock центрт хүрэлцэн ирэх юм бол өнөөдөр 18 цаг хүртэл бидэнтэй хамтдаа энэ арга хэмжээнд би нэгдээ гэсэн арга хэмжээнд нэгдэж оролцох бас боломж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За гаднаас орж ирж байгаа бас оролцож байгаа залуучуудаа чиглүүлээд манай волонтерууд сандалтанд суулгаад оролцуулаарай. Одоо харин энэ хэсгийг үргэлжлүүлье. Дараагийн мэдээлэл бол залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийг та бүхэнд хуваалцахаар зориг санг төлөөлж судлаач Ханц Сүрэн тайзнаа гарч ирээд бэлэн болсон байна. Өгтөн авна уу? Бүгдэнд нь энэ өглөөний мэнд хүргэе. За намайг Ханц Сүрэн гэдэг. Би өнөөдөр зориг санг төлөөлөөд залуусын хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлын талаар зарим мэдээллийг хуваалцахаар ирлээ. Тэгэд миний хувьд Лоронет сан гэж байгууллагын хөтөлбөр мэдлэгийн менежерээр ажилладаг. Тэгээд Лоронет сан 2013 онд байгуулагдсан юм гэр бүлийн сан бага насны хүүхдийн хөгжөөл тэгээд залуусын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийг дэмжиж ажилладаг ийм байгууллага байгаа. Тэгээ манай байгууллагын хувьд 2018 оноос хойш зориг сантай залуусын доктортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлж ажиллаж байгаа ийм байгууллага байгаа. За тэгээд залуусын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Энэ асуудлаар бид нар өнгөрөх оны хагасд нь судалгаа хийж гүйцэтгэсэн байгаа манай сангийн зүгээс. Тэгээд энэхүү судалгааны маань үндсэн зорилго болвол за энэ Лоронет сан тэгээ цаашдаа залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар юуг чиглэж ажиллах юм өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа тэгээ энэ асуудлыг бүрэн дүрэн ойлгох өөрсдийн хөтөлбөр стратеги боловсруулах зорилготой за мөн холбогдох одоо оролцогч салуудад энэхүү судалгааныхаа үр дүнг танилцуулах зорилготойгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн байгаа. За тэгээд судалгааны маань хувьд өнгөрөх онд бид нэр за бараг 100 шахуу за холбогдох бодлогын баримт бичиг, хууль, за тэгээд олон улсын болон дотоодод хийгдсэн судалгааны ажлууд, за залуусын хөдөлмөр эрхлэлтэй холбоотой статистик мэдээллүүд, за энэ салбарын мэрэгчлэтнүүд, бүх холбогдох оролцогч талуудтай уулзч ярилцлага зохион байгуулах, за залуустайгаа муу уулзах зэрэг маш олон төрлийн мэдээлэл цуглуулж энэхүү маш олон төрлийн мэдээлэл олон их сурвалжид үндэслэн үр дүнгээ та бүхэнд хуваалцаж байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд ямар ч судалгаанд тодорхой хэмжээнд хүрээ байдаг. Тэгээд бид нар судалгааныхаа хүрээнд залуусынхаа насны бүлгийг 15-аас 29 насны залуучууд дээр авч үзсэн. За гэхдээ ер нь бол энэхүү асуудлууд нийтлэг одоо тэгээ Монгол улсын хувьд 15-аас 34 гэж ярьдаг энэ залуусын асуудлыг ярьж байгаа боловч статистик мэдээллүүд дээр бол бид нар 15-аас 29 насны дээр дүн шинжилгээнүүдийг хийж үзсэн байна. За өнөөдөр Монголд 15-аас 29 насны
За 2021 оны байдлах мэдээлэлээр нийтдээ 720 мянга гаруй залуус байдаг юм байна. Залуусын хөдөлмөрийн эрхлэлтийн асуудлыг бид нар өнөөдөр 720 мянга гаруй залуусын тухай ярьж байна гэсэн үг. За эдгээр залуус маань Монгол улсынхаа нийт хүн амын 21.5%-ийг, Монгол улсын нийт ажиллах хүчний 22.8%-ийг, за нийт ажил хийж байгаа ажлагчдынхаа 22.5%-ийг нь бүрдүүлдэг юм байна. Гэхдээ залуус маань Монгол улсын нийт ажилтгүй иргэдийн буюу ажил хөдөлмөр эрхлэх гээд идэвхтэй хайгаад ажил болж чадахгүй байгаа иргэдийн 41% нь бүрдүүлж байна эдгээр залуус маань. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсад эдгээр насны залуус маань ажилгүйдэлд илүү их өртөмтгий байгааг харуулж байна тийм. Нийт ажилтгүй иргэдийн дунд ийм өндөр дүнтэй үзүүлэлттэй байна. За залуусын хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал маш олон л асуудлыг хамардсан байна л да. Хөдөлмөрийн эрхлэлт өөрөө юм том сэдв. Хөдөлмөрийн зах зээл, за боловсролын байгууллага, ажил олгогч, за залуусын өөрсдийнх нь асуудал гээд энэ өөрөө маш олон тийм өргөн хүрээний асуудлууд байт юм байна. За зарим статистик мэдээлэлээс та бүхэн танилцуулахад 15-аас 29 насны залуусын маань ажиллах хүчний оролцооны түвшин 2021 оны хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр 47.2% та байна буюу эдгээр 15-аас 29 насны залуусын маань талаас доошгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцох гээд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх гээд бэлэн байна гэсэн үг. За эдгээр залуусын маань хөдөлмөрийн эрхлэлтийн түвшин 41.2% та, за ажилтгүйдлийн түвшин нь 12.6% та байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 15-аас 29 насны залуучуудын маань хөдөлмөрийн зах зээлд оролцох гээд ажил хайж яваа залуусын маань 12.6% нь ажил хөдөлмөр хайхад асуудалтай тулгарч байна гэсэн үг. Тэгэхээр ажил хөдөлмөрийн түвшин улсын дунджаар 7% та байхад залуусын маань дунд нөхөө түвшин статистик үзүүлэлт маань илүү өндөр дүнтэй байгаа. За тэгээд залуусын хөдөлмөрийн эрхлэлтийн талаар зарим баримтуудаас та бүхэн танилцуулахад ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын маань дийлэнх нь за энэ дээр харагдж байна тийм хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэнгийн худалдаа, барилгын салбарт хөдөлмөр эрхэлт юм байна. За энэ бол Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан ажиллах хүчний судалгааны мэдээлэл дээр үнэлж хийгдсэн дүгнэлт гэсэн үг. За залуусын маань дунд бас нэг анхаарах ёстой асуудал нь албан бус хөдөлмөр эрхлэлт илүү зохилж байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт нь юу вэ гэхээр үр бүтээмж, багтай, баталгаагүй, нийгэм даатгалаар хамгаалагдаагүй ийм хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал илүү их байна гэсэн үг. Та бүхэнд анзаарж байгаа бол 15-аас 19 насны ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын маань 80 орчим хувь нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна. За мөн залуусын хөдөлмөр эрхлэлтэй холбоотой статистик дээр бас нэг сонирхолтой мэдээлэл нь хөдөлмөр эрхлэлтийн статусаар нь авч үзэхэд залуусын маань ихэнх хувь нь цалин хүстэй ажил эрхэлж байт юм байна. Өөрөөр хэлбэл залуусын маань дунд хуваарай хөдөлмөр эрхэлдэг, бизнес эрхэлдэг, за мөн ажил олгогч те яг энэ бизнес эрхлэх эрхэлж байгаа залуус маань 100% нь бүрдүүлж байна гэсэн үг. За энд нэг харамсалтай ч юм уу мэдээлэл нь те. За ажилтгууд ингээд асуудалтай байгаа байна те. Залуус ажилтгууд илүү их хүртэж байгаа юм байна. За тэгвэл зарим хэсэг нь ямар ч хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. Гэхдээ хөдөлмөр эрхэлсэн ч гэсэн тухайн хөдөлмөр эрхэлт нь тухайн залуу хүнийхээ хувь хүний болон нийгмийн баталгааг нь бүрэн хангаж чадахгүй байгаа. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр Монгол улсын цалин хөлсний хангалтгүй байдлаас үүдэлтэйгээр 15-аас 29 насны хөдөлмөр эрхэлж байгаа 3 залуу тутмын нэг нь ядуурлын шугамнаас доогуур хэрэглээтэй аж төрж байна. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ? Тэгээ ажил хийхгүй байх хэцүү, тэгээ ажилтгууд төртөд яваад байх хэцүү, ажил хийх хэцүү, ажил хийхээр цалин хөлс нь ямар байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол залуусын маань хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал ийм л байна гэсэн үг. За Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн бас нэг айгүй том тулгамж байгаа асуудал нь хүүсийн тэгш бус байдал. За тэр нь юу вэ гэхээр хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо, за хөдөлмөрийн зах зээл дээр арай ээж гарсан ч гэсэн цалин хөлс доогуур байх, албан тушаалын хувьд доогуур байх зэрэгтэй эмэгтэйчүүдийн хувьд тэгш бус байдал маш түгээмэл байгаа. Тэгээ яг энэ байдал нь залуучуудын дунд илүү их тулгамдж байгаа. Залуу эмэгтэйчүүдийн хувьд. За энэ нь юутай холбоотой байж болох вэ? Тэ залуу хүн гэдэг утгаараа залуу эмэгтэйчүүд хүүхэд төрүүлнэ, асран тий. Тэгэд Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж эдгээр асуудлууд юу вэ гэх мэтчлээ. За мөн залуусын хөдөлмөр эрхлэлтэй холбоотой за сүүлийн үед энэ асуудал арай нэг шийдэгдэх гээд байгаа мó гэж харж байгаа. Энэ хагас цагийн уян хатан нөхцөлтэй юм хөдөлмөр эрхлэх боломж бололцоо маш тутмаг байгаа даа. За мөн залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр өнөөдөр дурдахгүй өнгөрч болохгүй нэг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэх асуудал. Тэгэхээр за нийтлэг залуучууд өөрсдөө ажилтгууд маш их хүртэж байна. Хөдөлмөр эрхэлсэн ч хэцүү байна. Гэхдээ энэ дунд маш томоохон бүлгийг бүрдүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуусын маань хөдөлмөр эрхлэлтийн асуудал орхигдчихсон маш хэцүү байдалтай байгааг энэхүү баримтаараа бид дурдмаар байна. За
Тэгээд за тэгвэл өнөөдөр хөдөлмөр эрхтлийн нөхцөл байдал нь ийм хэцүү байгаа юм байна. Ойлголоо. Статистикүүд нь ийм юм хэлж байгаа юм байна. Ийм баримтууд байгаа юм байна. За тэгээд энэ бүхэн яг юунаас болоод байгаа юм бэ? Тэгээд шалтгаан нь юу? Яаж шийдэх юм гээд. Энэ бүхнийг ойлгохын тулд бид нэр залуусынхаа одоо эдийн засгийн үйл ажиллагаар нь бүлгэлж авч үзсэн л дээ. За хамгийн сүүлийн үеийн одоо бидний хийсэн анализаас харахад за 15-аас 29 насны Монгол залуусын маань 38.1% нь боловсрол сургалтын байгууллагаас суралцж байгаа юм байна. За харин нөгөө талд нь 41.2% нь ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. За харин үлдсэн 20.7% нь хөдөлмөр эрхлээгүй болон суралцаагүй байгаа юм байна. Дэ энэ яг юу гэсэн үг юм бэ те? Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлээгүй болон суралцаагүй эдийн засгийн идэвхгүй байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн идэвхгүй байна гэдэг нь залуучууд залхуу байгаасаа болоод байгаа юм уу? Тэгээ бид нар ингээд сүүлийн үед яригдал байна л да, ингээд амар их олон ажил зарлагдаад байна. Нөгөө газар нь хүмүүс одоо ирэж тэр ажлыг чинь орыг гэхгүй байна. Эсвэл залуучууд ажил голоод байна. Эсвэл одоо юу гэдэг нь залхуу болоод байна гэдэг байгаа. Тэгээ яг залхуу болохоор за эсвэл ажил хийх хүсэл сонирхолгүй болохоор энэ 20.7% ингээд сургуульд сурахгүй, ажилч явахгүй ингээд эдийн засгийн идэвхгүй байгаад байгаа юм уу? Тэгээд урт хугацаанд эдийн засгийн идэвхгүй байх нь залуу хүмүүсийн хувьд юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө хувьд за боловсрол сургалтанд хамрагдж байгаа бол ур чадвараа сайжруулж байна тий. За хөдөлмөр эрхэлж байгаа бол тэнд туршлага хуримтлуулж байна. За амжиргаанд дэмжлэг үзүүлэх чинь. Хэрвээ урт удаан хугацаанд энэ 20.7% буюу тий хөдөлмөр эрхлэхгүй боловсрол сургалтанд хамрагдахгүй байгаа байвал ур чадварын зэврэл төртөх тий өөртөө итгэлгүй болох. За ингээд өөрхийнхөө амжиргаанд бол өөрийнхөө амьдралдаа нэмэр үзүүлж чадахгүй байх. Бүр урт хугацаанд улс орны эдийн засагт энэ дарамт үзүүлж эхэлтэй байна л да. За тэгээд үнэхээр энэ 20.7% ингээд залхуу байгаагаасаа болоод ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа мó гэд дотор нь шалтгаанаар навч үзэж байгаа. Тэгээд энэ ногоон дээр харагдаж байна л да энэ 20.7-ыг задлсан. Тэгээд яг үнэндээ бол энэ дотор чинь 6% залуучууд ажил идэвхтэй хайгаал байна. Ажил идэвхтэй хайгаал байна. Тэгээд ажлаа олж чадахгүй байна. За үнэхээр нөгөө нэг залхуу болцсон байгаа, ажлыг сонирхолгүй болцсон, бүр нь хандлагын сөрөг болцсон гэдээ яриад байгаа залуус тийм 5.3% л байгаа. Гэхдээ энэ залуус бас шалтгаан байгаа. Тэгээ анхнаасаа би ажил хийхгүй гэдэг одоо сонголтыг өөртөө хийгээгүй. За тэгээд дахиад мөн 5% нь гэр орны ажилтай залуу ээж нар байна. Гэртээ хүүхдээ харж байгаа одоо залуу ээж, за эсвэл гэр бүлийнхээ гишүүнийг асарж байгаа хүмүүс байна тий. Тэгээ хэрвээ эдгээр хүмүүст хүүхдийг нь хараад өгдөг тогтолцоо хангалттай хүртээмжтэй сургууль цэцэрлэг байсан бол энд байхгүй тий. За мөн 4.4% нь хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар ажлыг боломжгүй юм хүмүүс байгаа. Тэгэхээр би энд юу хэлэх гэсэн бэ гэхээр ажил хөдөлмөр эрхлээгүй боловсрол сургалтанд хамрагдаагүй байлаа гэд залуусын маань одоо юу гэдэг идэвхгүй байна, залхуу байна гэсэн үг бол биш ээ. Эдгээр залуусын дотор янз янзын шалтгаантай хүмүүс байгаа. Эдгээр шалтгааныг нь олж илрүүлж ойлгож за тэдгээрт нь тохирсон туслалцаа дэмжлэг үзүүлэх нь чухал юм аа. За 20.7% гэсэн хэлсэн тий. Тэгэхээр энэ тоогоор илэрхийлэх юм бол энд 137 мянган гаруй залуусыг ярьж байна. Тэгэхээр энэ 137 мянган гаруй залуусыг буюу нийт залуучуудын маань 5 хүн тутмын нэгийг буцаад хөдөлмөрийн зах зээл рүү татан оролцуулах. Эргээд өөрсдөө болон гэр бүлтэй улс орондоо баялаг бүтээгч иргэн болоход нь за магадгүй энэ олон улсын байгууллагууд одоо төр засгийн газар, боловсролын байгууллагууд, ажил олгогч нар энэ асуудал холбоо хамаатай хэн бүхэн яаж оролцож болох юм бэ те? Тэгээд эдгээр залуусын зарим мэдээллийг би энд танилцуулах гад бэлдсэн байна л да. Тэгээд энэ нь одоо 5 залуу тутмын нэг нь. Тэгээд та бүхэн энэ тоог цээжлээд аваарай тий. Монгол залуучуудын 15-аас 29 насны 5 хүн тутмын нэг нь эдийн засгийн идэвхгүй буюу боловсрол сургалтанд хамрагдаагүй хөдөлмөр эрхлээгүй байна гэж. 5 хүн тутмын нэг тий. За байршлаар нь авч үзэх юм бол эдгээр залуусын тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байгаа юм байна. Улаанбаатар хотод. За бас нэг мэдээлэл нь 58.9% буюу талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. За ингээд сүүлийн 10 жил дээр хийсэн мэдээлэлээр үзэхэд яг энэ нийт залуучуудын дунд боловсрол сургалтанд хамрагдаагүй хөдөлмөр эрхлээгүй залуусын эзлэх хувь сүүлийн жилүүдэд юм өсөх хандлагатай байгаа. За бас нэг сонирхолтой шинжилгээ хийж үзсэн л дээ. Тэгээд яг эндгээр залуучууд одоо мэдлэг ур чадваргүйгээсээ боловсролгүйгээсээ болоод ингээд боловсрол хөдөлмөр эрхлэхгүй хөдөлмөрийн зах зээл рүү орж чадахгүй ингээд байгаад байгаа мó гэсэн чинь яг үнэндээ бидний одоо хөдөлмөрийн зах зээлд одоо баялагын бүтээлгэж чадахгүй байгаад байгаа эдгээр залуус маань боловсролын түвшний нийт залуусын боловсролын түвшинтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаад байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсын хувьд те залуус маань хэдий боловсрол эзэмших байдал нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Монгол залуус маш боловсролтой, маш мэдлэгтэй айгүй мундаг болж байгаа. Гэхдээ энэ эзэмшээд байгаа боловсрол нь тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтэнд нь яг ийм одоо шууд эерэг үр нөлөөг үзүүлж чадахгүй байна гэж дүгнж болохоор байна.
За тэгээд бид нар залуусын хөдөлмөр эрхтэд тулгамдж байгаа асуудал хүндрэл бэрхшээлүүдийг олж илрүүлэх гэж оролцсон л доо. За энийг орлж илрүүлэхдээ бид нар за боловсрлоос хөдөлмөр эрхлэлт рүү шилжих яг энэ аялал нь юу болоод байгаа юм бэ гэдгийг ойлгосон. Тэгэд Америкийн McKinsey & Company гэдэг судалгааны том байгууллага байдаг шүү дээ. Тэр компани байгууллагын хийсэн нэг судалгаан дээр Education to Employment Journey гэдэг байгаа тийм боловсрлоос хөдөлмөр эрхлэлт шилжих хүртлээр энэ залуус яг ямар үе шатыг туулаад тийм сургуульд орох хүртээс ингээд ажилд орох хүртлээр юу болоод байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энийг ийм нийтдээ ийм 4 үе шатаар авч үзэж байгаа. Эхнийх нь боловсролд хамрагдах үе. Тэгэхээр яг энэ боловсрлоос хөдөлмөр эрхлэлт рүү шилжиж байгаа энэ аялалд тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээл асуудлыг ойлгохын тулд энэ 4 үе шатыг ойлгох хэрэгтэй болчихж байгаа. За боловсролд хамрагдах үе. За дараад нь тэр боловсролынхон байгууллагт ороод ур чадвараа эзэмших үе. За дараад нь сургуулаа төгсөөд ажил хайх үе. За тэгээд ажил хайж явж агаад за чадвал азтай нэг нь хөдөлмөр эрхлэнэ. Чадахгүй азгүй за эсвэл хүндрэл бэрхшээл тохиолдсоор байвал одоо нөгөө эдийн засгийн идэвхгүй залуусын игнэр орж байгаа. За тэгэхээр эмч байна уу, инженер байна уу, 10 жил төгсөөд байна уу, техник мэргэжлийн боловсролт сургууль төгсөөд байна уу, ямар ч мэргэжилтэй ямар ч насны хүмүүс үл хамааран бид хөдөлмөрийн зах зээл рүү шилжих хүртлээр ийм үе шатыг туулдаг байна. За тэгээ энэ үе шатуудад амар их юм болж байна. За боловсролд хамрагдах үеийг үе яриа л да тий. Сүүлийн жилүүдэд за 2010 он 2020 оныг харьцуулахад Монгол бид түрүүн хэлсэнтэй Монгол залуусын маань хөдөлмөр боловсролд хамрагдаж байгаа байдал маш сайхан нэмэгдэж байна тий. Монгол залуус маань ихтэй сургууль руу одоо элсэн ороод дээд боловсрол маш сайн эзэмшиж байна. За одоо жил болгон манай 10 жил буюу одоо ерхий боловсролын сургуулийг нэг 30-аас 40 орчим мянган хүүхдүүд төгсөж байна л та. Тэгээ энэний ямар ч байсан нэг 70-аас 80 орчим хувь нь дээд боловсролын байгууллага руу элсэн орд юм байна. Бид нар статистик дээр шинжилгээ хийж үзсэн. За 10-аас 20% нь за 9 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн нэг 20% нь за 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн 10% нь техник мэргэжлийн боловсролын байгууллага руу буюу одоо нөгөө эмсүүд техник мэргэжлийн коллеж гэдэг ярьдаг шүү дээ. Тийшээ элсэж орд юм байна. За тэгээд яг боловсролт хамрагналт нь аягүй сайн нэмэгдэж байгаа ч гэсэн тэнд ингээд төлбөрөө төлж чадахгүй те хөгжлийн бэрхшээлээс бол сурч чадахгүй байх гэх мэтчлэн асуудлууд байна л да. За тэгвэл энд тохиолдож байгаа хамгийн том хүндрэл бэрхшээл нь юу вэ гэхээр Монгол залуус маань дараагийн шатны боловсрол эзэмших шийдвэрээ гаргах үедээ хангалттай тэм чанартай мэдээлэл төр суурилж шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Монгол улсын боловсролын системийн бүх шатны боловсролын байгууллагах ажил мэргэжлийн чиг баримжаагаа олгож байгаа байдал. За одоо мөн карьерийн зөвлөгөө те энэ сургалтын хөтөлбөр агуулга за ийм сургалтын цаг энэ төрлийн чадвартай боловсон хүчин маш хангалттай байна гэж байгаа. Тэгэхээр яаж юм? За би энэ 9 дугаар анги төгсөөд яах ч ёстой юм те. Өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд маш их эрэлттэй байгаа мэргэжилтэй ажиллах хүчин юу юм бэ? Техник мэргэжлийн боловсролтой мэргэжилтэй ажилтнах хэрэгтэй байгаа. Тэгэхэд залуус маань өнөөдөр тэгээ 10 жилд нь сургуульд нь энэ төрлийн мэдээллийг өгөхгүй те энийг зааж чиглүүлэх за эсвэл техник мэргэжлийн боловсролыг сурталчлах хүн байхгүй болохоор ч юм уу те дээд боловсрол гоё гээл те. Гэтэ ингээд тэгж бодож байгаа хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэтэ энэ бол өөрөө тогтолцооны асуудал болоо явж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын боловсролын системийн бүх шатны боловсролдох ажил мэргэжлийн чиг баримжаа, карьер хөгжлийн зөвлөгөө те энэ бүх асуудал хангалтгүй байгаас болоод залуус маань өнөөдөр маш олон эрх зүйчнэр, маш олон бизнесийн удирдлагын одоо чиглэлээр ч юм уу те за яг буруутгах арга байхгүй. Яг бол тэр мэдээлэл байгаагүй. Тэгэхэд хөдөлмөрийн зах зээл рүү гараад тэр мэргэжилтэй ажиллах хүчин хэрэгтэй мүү гүм үү? Ажил олгогч нар чинь шал өөр мэргэжилтэй одоо ажилтныг хүсэж байгаа гэдэг эрэлт нийлүүлэлтийн зөрүү гэдэг юм энд үсэж байгаа. За тэгээд сургуультай ямар ч байсан тэгээ нэг сонголт хийгээд нэг сургуульд орлоо. За тэгээд сургуульд нь орохоор их дээд сургууль байна уу, техник мэргэжлийн боловсролын байгууллага байна уу? Тэнд маш олон асуудлууд орж ирнэ те. Боловсролын байгууллагууд нь ингээд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн юм эрэлттэй ажиллах хүчнээ одоо бэлтгэх чиглэлээрээ эсэлт авдаггүй те. Зүгээр өөрсдийнхөө боломжинд тааруулаад эсэлтээ авчдаг. За маш олон 100 мянган эрх зүйчнэрийг бизнесийн удирдлагын одоо Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл юу ч юм те. Одоо эх 5 4 5 жил яг ямар хүн хэрэгтэй юм боловсролын байгууллага хөдөлмөрийн зах зээл рүү ямар мэргэжилтэй ажиллах хүчнийг одоо бэлтгэж өгөх ёстой юм гэдгээ ойлгохгүйгээр ингээд явцдаг. За тэнд сургалтын чанарын асуудлууд яригдана. За сургууль дотор орсон хойно энэ ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байгаа зөөлөн ур чадварууд байна тий. Энэ тэр ур чадварыг олгож байгаа мүү гүм үү? За мөн одоо бодит ажлын дадлага туршлага олгож байгаа байдал нь хангалтгүй зэрэг. Боловсролын системд өөрөө энд ур чадвар эзэмших энэ үе шатнд маш олон асуудлууд байгаа.
За тэгээд арай ямар ч байсан нэг төгснөө. Тэгээд төгсөөд гарахт нь сургуулиуд нь хөдөлмөрийн эрхлэлт рүү, хөдөлмөрийн зах зээл рүү одоо юм шилжүүлж өгөх тийм тогтолцоо байхгүй. За одоо ажлаа ингэж хайх юм шүү тий. За ингэж анкета бичээрэй, CV-гээ бичээрэй, ярилцлаганд ингэж ороорой. За ядаж имэйл ингэж бичээрэй гэдгийг боловсролын байгууллага систем нь өөрөө зааж өгдөг. За тэгээд төгсөөд хөдөлмөрийн зах зээл рүү ингээд нэг ажлаа хайх гад орно. Тэгээд хаанаас юугаа хайхаа мэдэхгүй. Тэнд карьер хөгжлийн, ажил мэргэжлийн би яг юунд дуртай, эн чи ирээдүйд юу хийх юм, ийм сонирхож байгаа юм бол ингэн тэгнэ гэсэн мэдээлэл юусаа аваагүй болохоор нэг харанхуйл хөрхий ингээд нэг юм ямар ч төстэй ажил хайна гэж ороод ирнэ. Тэгэд эндээ маш их цаг алддаг. Тэгээд дунджаар баг за би одоо яг нарийн мэдээллийг санахгүй байна. Ер нь жил орчмыг зарцуулдаг нийтлэг оюутнууд маань. Ихтэй сургууль өгсөн байна уу? За эсвэл мэргэжлийн боловсролын байгууллага нь. За тэгээд өөртөө одоо бүр аргаа барахаараа одоо өөр чиглэлийн мэргэжил сонгоод өөр одоо хамаагүй за юу ч хамаагүй хийгээ явдаг. Ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ том зургаараа юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол улсын хөдөлмөрийн зах зээл энийг зохицуулж байгаа бодлогууд, боловсролын систем тий боловсролын системтэй холбогдох бодлогууд энд ямар алдаа гаргаад байна вэ гэхээр энэ залуусыг боловсролоос хөдөлмөрийн эрхлэлт рүү шилжих хүртэл яаж шилжүүлж өгөх юм? Энэ дунд за холбогдох оролцогч талууд нь ямар оролцоотой байх юм? Эдгээр энэ олон залуус чинь ямар олон ялгаатай хэрэгцээтэй залуус байгаа гэдэг зэргийг хангалттай сайн бодлогын одоо баримт бичигдч тэр хэрэгжлэндээч тэр тусгаж өгч чадаагүй байгаад байдаг. За тэгээд ямар ч байсан нэг ажилд гарнаа хөдөлмөр эрхлээд эхэлнэ. Тэгээд түрүүн хэлсэн те ажил хөдөлмөр эрхэлж байгаа 3 залуун тутмын нэг нь ядууртай шугнаас доогуур хэрэглээтэй байна гэдэг. За зөвхөн цалин мөнгөн дээр залуучуудын хувьд ярихдаггүй. Залуус ажлын байран дээр гарчаад за энэ бол яг бүр нэг юм нийтлэг юм биш л те. Үдээ сайн сайхан явж байгаа гоё залуус байгаалах. Гэхдээ дийлэнх нь ажлын байран дээр ямар нэгэн дарамт шахалтанд хүртчихэдэг. Тэнд ажлын байрны залуучуудын эрх зөрчигдчихэдэг, илүү цагаар ажилуулдаг те. За цалин хөлсийг өгөхгүй байдаг, хөдөлмөрийн мөнчлөг төртүүлдэг. Тэгээ залуус маань өөрсдөө бас нэг асуудал нь юу вэ гэхээр нөгөө хөдөлмөрлөх эрхээ мэдтгүү те, хөдөлмөрийн тухай хуулиа мэдтгүү, хөдөлмөрийн харилцаа гэж юугээ мэдтгүү. Тийм болохоор ажил олгогчоосоо эргүүлээд нөгөөтгөө нэхэж одоо шаардаж чаддгүй ч гэдэм үү те. Тэгээ өнөөдөр Монгол улсын нийт ажил олгогчдын дийлэнх нь жижиг дунд бизнесүүд байгаа. 9-өөс доош хүнтэй аж ахуйн нэгжүүд. Тэгээ энэ аж ахуйн нэгжүүд өөрсдөө бизнесийнх нь одоо нөхцөл байдал нь ер нь хэцүү байгаа. Тэгээ тийм болохоор одоо нөгөө юун хүний нөөцийн бодлого залуусаа дэмжих яах ихтэй өөрсдийнх нь нөхцөл байдал хэцүү. Гэхдээ энд арай хийж нэг юм хөдөлмөрийн зах зээл рүү шилжсэн ч гэсэн хөдөлмөр эрхлэлт нь асуудалтай байгаа гэдгийг бид судалгаараа дамжуулж ойлгосон. За тэгэхээр энэ дээр юу гэж дүгнж хэлмээр байна вэ гэхээр залуучууд маань боловсролоос хөдөлмөр эрхлэлтэд шилжих хүртлээр харилцан адилгүй бас амаргүй замыг туулд юм байна. За тэгээд энэ дунд учирч байгаа хүндрэл бэрхшээл нь Монгол улсын боловсролын тогтолцоо, за хөдөлмөрийн одоо хөдөлмөрийн тухай одоо энэ бодлого, хууль, хэрэгжилт, хөдөлмөрийн байгууллагуудын оролцоо, ажил олгогчдын бас алдаа байгаа тань тий. Энд маш олон оролцогч талуудын холбоо хамааралтай юм хүндрэл бэрхшээл асуудлууд байсаар байгаа юм байна. За тэгээд товчхон дүгнээд хэлэхэд тий яг үндэ манай судалгааны тайлан 100 гаруй устай тайлан. Тэгээд энэ хүндрэл бэрхшээл яг жагсаагаад бичээд ингээд тодорхой ярих юм бол баг за одоо баг хэдэн зуун хүндрэл бэрхшээл цаад бэрхшээл байгаа юм. Гэхдээ өнөөдөр энийг та бүхэнд ярих нь аюу утгагүй. Тэгээд ер нь дүгнээд хэлэхэд юу вэ гэхээр Монгол залуусын өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдалд маш олон хүндрэл бэрхшээл тулгамдж байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэдэг бол зөвхөн нэг юм ажилд явах тухай биш. Энэ бол залуу хүн ч байна уу, ямар ч насны хүн байна уу, хувийн амьдралтэй, амьдрал одоо ах уу, гэр бүл, за ирээдүйн одоо хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх энэ үнцэн нэмэгдэх гэх мэт маш чухал асуудал байгаа. Тэгээд энд бол хөв хүний түвшнөөс нь эхлээ те макро эдийн засгийн түвшин хүртэл маш олон хүндрэл бэрхшээл байгаа юм байна. Тэгээд яг энэ байгаа хүндрэл бэрхшээлийг манай Монгол улсын одоо хөдөлмөрийн зах зээлийн онцлог, за дээрэс нь одоо энэ сүүлийн үед гарсан ингээл цар тахал гэл эдийн засгийн нөхцөл маш олон зүйлсүүд юм илүү их одоо нөхцөлдөл хүчин зүйлс нь болоод байгаа юм байна. За тэгээ бас нэг хэлмээр байгаа зүйл нь Монгол залуучуудын маань хувьд бүх шатны боловсролд хамагдж байгаа байдал нь маш сайн нэмэгдэж байгаа боловч энэ бол хөдөлмөрийн эрхлэлтэнд нь яг юм эерэг үр нөлөөг үзүүлж чадахгүй байгаа юм байна. За залуусын хөдөлмөрийн эрхлэлтэй холбоотой энэ асуудлуудыг ингээ ойлгохын тулд зүгээр л залуус гэж яриад байдаг. Зарим ингээд хүмүүс тэгдэгтэй ингээд нэг юм олон тоон дээр ярьдаг, залуус тэгдэг. Ер нь залуучууд л чигж байгаач залхуулаагаа, эсвэл болохгүй байгаа, хүний үг сонсдгоо авдггүй гэл те гэдэг нийтлэг яриад байдаг. Гэхдээ яг үнэндээ энэ хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал ялангуяа энэ асуудлыг ойлгоод тэр асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлээд энэ асуудлыг чиглэж ажилламаар байгаа юм бол энэ залуус гэдэг чинь дотроо маш олон ялгаатай бүлгийн залуус гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа.
За би өнөөдөр 15-аас 29 нас гэж бөөгнүүлээд базаал ярьчлаа. Яг үүндээ дотор 15-аас 19 нас залуучуудын асуудал өөр. 20-оос 24 нь өөр. 25-аас 29 нь өөр тий. 25-аас 29 нь тэнд гэр бүл зай зохиох, орон байр гэж өөрөөс нь яриа явчин тий. 15-аас 19 насныхан тэнд одоо юу гэдгийг хөөрчгөн эрүүл мэнд шал өөр асуудлууд шүү дээ. Тэгээ тэр дотроо ямар гэр бүлээс гаралтай юм тий. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн шалтгаан хаана аль дүүрэгт сургууль сурж байгаас эхсүүлээд. Тэгэхээр энд юу хэлмээр байна вэ гэхээр залуус гэдэг бол маш олон ялгаатай хэрэгцээ шаардлага бүхий өөр олон төрлийн бүлгийн залуус юм байна. Тэгээ энэ ялгаатай хэрэгцээг нь ойлгож ийж манай бодлого боловсруулагч нар, хэрэгжүүлэгч байгууллагууд, дэмжигч газрууд тий ажилд олгогч нар, боловсролын систем энэ бүх холбоотой харилцагч талууд энэ асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж чадах юм байна гэдгийг дүгнж хэлмээр байгаа. За тэгээд эцэст нь энэ асуудлыг залуучуудын хөдөлмөр эрхлэлтэхээр ганц нэг ажилгүйдлийг бууруулах тухай бол биш юм байна. Яг хөө ажилгүйд эдийн засгийн идэвхтэй байдал тулгамдж байгаа юм байна, хэцүү байгаа юм байна. Тэр 5 хүн тутмын нэг гэдэг байгаа залуучуудыг хурдхан шиг хөдөлмөрийн цацал руу татан оруулах хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Гэхдээ тэнд 41.2% яриад байгаа. Одоо аль хэдийн ажил дээр гарчихсан байгаа залууч ч гэсэн хэцүү байгаад байна. Цалин үүснэ болохгүй байна. Тэнд хөдөлмөрийн эрхэм зөрчигдөөд байна. Болж байгаа залуус байгуулах дийлэнх юм байна. За нөгөө 38.1 гэдэг байгаа суралцж байгаа залуус байгаа. Тэгээ яг одоохондоо эдгээр чинь сурж байгаа юм чи хөдөлмөр эрхлэлтийн асуудал хамаагүй гэдээ үзэж болохгүй. Тун утахгүй эдгээр залуус хөдөлмөрийн цацал руу ороод ирэх гэж байна. Ямар боловсролын байгууллага сурч байгаа. Тэнд одоо хөдөлмөр эрхлэлтэнд бэлтгэж чадж гин үгүй юу гэх мэтчлэн. Тэгэхээр энэ залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэдэг бол ганцхан ажилгүйд л эдийн засгийн идэвхтэй байдлыг бууруулах тухай асуудал биш. Харин хөдөлмөрлж байгаа залуусын эрхийг нь дэмжих, тэдний зохистой хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нь илүү үр бүтээмжтэй болгох тухай. За мөн тун удахгүй хөдөлмөрийн цацал руу орж ирэх гэж байгаа тэр сургууль суралцж байгаа залуусын асуудлыг гэсэн анхаарах хэрэгтэй байна. За тэгээд хамгийн эцэст нь дүгнэж хэлэхэд яг энэ асуудал маш олон оролцогч талуудын оролцоо шаардлагатай байна. Энэ ганцхан хөдөлмөрийн салбарын, Монгол Улсын хөдөлмөрийн салбарын асуудал биш юм байна. Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ганцаараа шийдэхгүй юм байна. Боловсрол одоо шинжлэх ухааны яам шийдэхгүй юм байна. Энэ бол боловсрол ганцхан дээд боловсролын байгууллагын асуудал биш юм байна. Энд ажил олгогч нарын оролцоо ч гэсэн маш чухал. Өнөөдөр ажил олгогч нар ийм мэрэгчлээ ажилтан биднэрт хэрэгтэй байна. Боловсролын байгууллага та нар ийм хүмүүсээ бэлдээд өгөөч гэдэг шаардлага боловсролын байгууллагатай хамтарч ажилладаг байх хэрэгтэй тий. Ажил олгогч нар залуучдын одоо өөрсдийнхөө хүний нөөцөө доктортой, үр бүтээмжтэй байхын тулд тэнд дэмжлэг үзүүлж авах ёстой. Гэх мэтчлэн маш олон оролцогч талуудын хамтын ажиллагаа шаардлагатай ийм асуудал юм байна. Тэгэд энэ дээр хамгийн эцэст нь юу вэ гэхээр залуусын өөрсдийнх нь дуу хоолой, оролцоо маш чухал. Тэгээ би түрүүн ярианы хайханд хэлсэн шүү дээ. Би 100 гаруй тайлан уншсан, танилцсан, үзсэн, харсан. Тэр дунд залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар сүүлийн жилүүдэд за ер нь тэрнээс өмнө ч тэр ялангуяа монгол хэл дээр тий монгол залуучууд ингэж бодоод байна. Өөртөө асуудлаа ингэж үзээд байна. Ийм юм шаардаад байна. Ингэж шийдвэл зүгээр гэж байгаа юм байна гэдэг тийм нэг ч өгүүлбэр би за арай худлаа ярьж магадгүй тий. Гэхдээ ер нь байгаагүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ асуудалд залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд энд цугласан, энд ирж амжаагүй. Ер нь бүхэл залуусын асуудал юм байна. Тэгэхээр та бүхний өөрсдийнх нь оролцоо, тэгээд асуудлыг юу гэж харж байгаа, шийдлийг юу байж болох уу гэж дуу хоолойгоо өргөх энэ бол маш чухал юм байна шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд судалгааны маань тайлан тэр вебсайтаар ороод англи бүтэн судалгаа, за мөн монгол хураангуй хувилбарууд нь байгаа. Тэгээд дараагийнхаа сешн та бүхэн амжилттай оролцоорой. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. За сайн байцгаана уу. Хандаа гişтэй баярлалаа. Би зориг сайн төлөвлөөд гарч ирж байна. Тэгээ миний нэрийг Батөрөл гэдэг. Би зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг байгаа. За манай зориг сан залуусын ажилгүйдлийг бууруулах чиглэлээр 3 жилийн хугацаатай залуусын доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. Тэр хөтөлбөрийн хүрээнд бид нэр 121 залуучуудыг хөтөлбөртөө хамруулад яг target group буюу одоо зорилт бүлгийн 121 залуустай ажилласан. Тэдгээр залуус маань ямар залуус байдаг вэ гэхээр одоо хотын захын дүүргийн ч юм уу, хөдөө орон нутгийн ч юм уу, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй тийм залуучууд байсан. Сургуулаа төгсчөөд ажилд хараахан орж чадахгүй байгаа бэрхшээлтэй тулгараад байсан залуучуудыг сонгож аваад 6 сарын турш
маш их сургалтанд хамруулад 3 сарын дадлагт хамруулад тэгээ манай хөтөлбөрт хамрагдсан залуучуудын 89 гаруй хувь нь одоо бүтэн цагийн ажлын байртаа болсон ийм амжилттай байгаа. Тэр амжилт дээрээ тулгуурлаад бид нэр бас цаана дахиад 3 төрлийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Тэр ажлынхаа хүрээнд би та бүхнээсээ одоо түрүүний хийсэн шиг квиз буюу одоо та бүхнийг оролцуулаад асуулт хариултын юм хийхээр төлөвлөсөн байна. За тэгэхээр яг энэ сешны зорилго нь юу вэ гэхээр залуусын ажилгүйдлийг бууруулахыг одоо хийх боломжтой бодлогыг хамтдаа боловсруулна гэсэн үг. За тэгвэл эхлэе. За энэ болж байгаа юм болов уу? За бүгдээрээ тэгвэл түрүүнийх шиг уцаа гаргаж ирээд QR кодоо уншуулад эсвэл meti.com руу ороод доор гарч байгаа 44 13 64 29 гэсэн дугаарыг оруулаад энэ сешнтэйгээ өтгтөө оролцоорой гэж хүсье. Мөн сешны хамгийн төгсгөлд бид нар бас та бүхэнд нэг хүнийг шалгаруулж зориг сангийн merch буюу одоо миний нөмссөн байгаа цамцыг бэлгэлэхээр болсон байгаа. Тэгээд энэ цамц маань бас айгүй утга учиртай. 4-р сарын 20-ны өдөр манай зориг сангийн одоо зориг агсны та бүхэн бүгдээрээ мэдж байгаа зориг агсны төрсөн үед 60 насны жилийн ой болсон. Тухайн түүний 60 насны одоо төрсөн өдрийг тохиолдуулаад зориг агсны одоо бид нэр мерч гаргасан байгаа. Тэгээ 4 төрлийн янз бүрийн ийм одоо дизайнтай. Тэгээд гаргасан бид нэр зарсан ашгаараа гэр хабын гэр innovation hub гэдэг согин хайрхан дүрэгт байдаг тэр төв дээрээ бүх ашгаа 100% хандуулж байгаа. Та бүхэн хэрвээ одоо мерч авахгүй шагналаа азтан болоогүй ч гэсэн бас гэрүүцгийн мэн гэдэг вебсайт руу ороод бүгдээрээ мерч авах боломжтой байгаа шүү. За нийт 60 дун орсон юм тий. Түг шууд эхэлчихье. За тэгвэл одоо бүгдээрээ юу яах ёстой гэхээр энэ болохоор open ended буюу шууд та бүхэн өөрсдөө асуултуудаа бичээд хариултуудаа бичээд оруулна гэсэн үг. Тэгэхээр яг хамгийн ихний асуулт маань хөдөлмөр эрхлэхэд хамгийн их тулгардаг асуудлууд танд ямар асуудлууд байдаг вэ гэсэн асуултууд байна. Тэгэхээр таны ойр дотны хүмүүс байж болно, мөн өөрөө ч гэсэн яг ажил хайх явцдаа эсвэл хөдөлмөр эрхэлж байх явцдаа ямар асуудал тулгарч байгаа вэ? Тэрийгээ бас дэлгэрэнгүй та бүхэн бас бичээд өгөөрэй гэж хүсэж байна. За эхнээсээ хариулт маань харагдаж байна тий. Хүүхэд харах хүн байхгүй гэж байна. Ажлын байрны соёл, цалин бага, гадаадд сурсан байхыг шаарддаг гэх мэтлэн хариултууд ирж байна. Та бүхнээс ирж байгаа санал хүслүүдийг бид нэр тулгуурлаад дараагийн хийж байгаа ажлууд дээрээ бас тусгаж ажиллана гэдгийг бас хэлтгэн хэлмээр байна. За хийж байгаа ажлаа бас товчхон танилцуулахад бид нэр түрүүний хэлсэн доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөө дахин 2 кохорт буюу 2 ээлжийн нийт 40 залуучуудад бас хүргэх ийм зорилготой байгаа. Нэмээд бид нэр их сургуулиуд дээр тулгуурласан карьер хөгжлийн төв буюу карьер центрүүдийг байгуулах тийм зорилготой байгаа. Ягаад вэ гэхээр одоо гадаадын ихтэй сургуулиуд дээр юу байдаг вэ гэхээр карьер төвөөрөө дамжуулаад оюутнууд маань одоо ажил хийхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшдэг. Тэнд нь одоо CV яаж бичих үү, имэйл яаж бичих үү, ярилцлаганд яаж орох уу гэх мэтчлэн. За Монголын их сургуулиуд маань хараахан тэр одоо модель карьер центрүүд маань бас сайн ажиллаж чадахгүй байна гэж бид нар үзсэн. Карьер центр байдаг ч гэсэн үйл ажиллагааны тодорхой бус бас учир дутагдaltaй юм зүйлүүд байдаг учраас бид нэр 2 ихтэй сургуулийг сонгож аваад карьер центрийг байгуулах ийм зорилготой ажиллаж байгаа. За дараагийн ажлыг нь би дараагийн слайдаар танилцуулъя. За 95 хүн ирсэн учраас дараагийн асуулт руу орё гэж бодож байна. За энэ нь болохоор доор асуудлууд одоо ажилгүйдлийн төвшөнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг та бүхэн доороос сонгоод оруулна гэсэн. Тэрний эхнийх нь боловсролын байгууллагууд хөдөлмөр эрхлэлд хангалттай бэлдэж чаддгүй.
ажил олгогчид шинэ залуу ажилтнаа хангалттай дэмждэггүй, сургадаггүй. Дараагийнх нь төрөөс үжүүлж буй үйлчлэгээ дэмжлэг оновчтой биш байдаг. Залуучуудын ур чадвар шаардлагад нийцдэггүй. За хамгийн сүүлийнх нь залуус хуваарай бизнес эрхлэхэд эдийн засгийн болон эрх зүйн орчин бүрдээгүй байна гэсэн хүчин зүйлүүд байна. За дахиад нэг 20 гаруй санал хүлээж байна. За одоогийн байдлаар хамгийн их санал авсан байгаа хүчин зүйл нь залуус хуваарай бизнес эрхлэхэд эдийн засгийн болон эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй гэсэн сонголт байна. За дараагийн асуулт руу оръё. За тэгвэл энэхүү тулгараад байгаа ажилгүйдлийн түвшний асуудлыг бууруулахад хамгийн тохиромжтой гэж бодсон бодлогын шийдлийг та бүхэн сонгоно. Эхнийх нь боловсролын байгууллагууд дээр карьер хүрлийн төвүүдийг байгуулж залуучуудын ур чадварыг сургууль төгсгөөс өмнө сайжруулахаа гэж. За хоёр дахь нь ажил олгогч нарын хандлага, үйл ажиллагааг залуучуудад илүү ээлтэй болгох, төрөөс хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг түгээх, ажлын байранд холбох, зуучлах үйлчлэгийг хөгжүүлэх, ихтэй сургуулиудын сургалтын чанарыг сайжруулж, боловсролын системийн реформ хийх, хамгийн сүүлийнх нь хувийн хвшил, жирэг дунд үйлдвэрлэл, залуучуудын entrepreneurship гарааны бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжихээ гэсэн ийм хариултууд байна. За идэвхтэй оролцож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Ерөнхийдөө бол тэнцвэрхэн л саналаа өгч явах байна те. Хамгийн их санал авсан нь карьер хүрлийн төвүүдийг байгуулахаа гэсэн. Тэр ажлыг яг бид нар хийх гээд байж байгаа. Тэгэхээр бас баярлалаа. За дараагийн бидний хийж байгаа за ер нь бол 90 санал гэж юм болохоор энийг бол тооцсоо гэж үзье. За бид нар хамгийн сүүлийн буюу 3 дахь ажлын маань 3 дахь компонент буюу хэсэг маань юу байгаа бэ гэхээр залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих кампанит ажлыг бид нар хийхээр төлөвлөж байгаа. За бид нар зоригсон Азийн сан болон UBP Media-тэй хамтраад өмнө өглөө кампанит ажлыг залуучуудын сонгуулийн эрсцийг нэмэх зорилготой хэрэгжүүлжсэн. Түүнтэй адилхан энэхүү кампанит ажил нь болохоор яг одоо залуучуудыг яаж ажлын байранд илүү идэвхтэй хамруулах вэ? Мөн ажил олгогчдыг хэрхэн залуучуудыг дэмжээч гэж уриалах вэ? Мөн одоо ажлын байранд тулгараад байгаа маш их олон асуудлуудыг илүү ингэж залуучуудаа зөвөр ойлгуулах вэ гэдэг ч юм уу олон талаас нь харж хийх ийм кампанит ажлыг бид төлөвлөж байгаа. Тэгээд энэ ажлууд маань одоо нэрнүүд маань орж ирж байна л да. Ажлын гараа, ажлын амт, алхам, ажиллаа хий. Хувирж болох нэр байх юм бол бас компанид ажил дээр илүү одоо бас үр дүнтэй байдаг гэж ойлгосон. Тэгэхээр бас тиймэрхүү нэрнүүдийг та бүхэн санд болох юм бол их баярлнаа гэж хэлмээр байна. Мөн түрүүний хэлсэн merge шалгаруулж байгаа өгөх зүйл маань энэгээр гарч ирнэ. Тэгэхээр бид нар энэ нэрнүүдийг харж байгаа 4 нэр сонгоод цаана байдлах бүүтэн дээр бид нар зориг сангийн бүүтэн дээр 4 нэрээ биччихнэ. Тэгэхээр та бүхэн ланчны одоо завсарлагаанаар очоод шалгарсан 4 нэрэн дээр саналаа өгөөд тэр 4 нэрний хамгийн их санал авсан хүн нь миний хэлсэн одоо миний өгсөн байгаа мерчиг авнаа гэсэн. За энэ юм дээр санал арай бага яриад тах шиг та бүхэн мангар нэр өгчихгүй гэж санаа зовлтгоо.
хамаагүй сайхан нэрнүүдээ санд толгоорой. Тэгээд удахгүй бид нэр шалгарсан дөрөв нэрийг зарлана. Тэгэхээр тэр дөрөв нэрийг бичсэн хүн байх юм бол та бүхэн явахгүй хүлээж агаарай. Тэгээд 2 цагийн үед бид нэр хамгийн их санал авсан нэрийг шалгаруулад мерчээр гардуулаа өгнө. За ерөөдөө болцсон юм шиг байна дөө. За ингээд та бүхэнд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. За энийг зургийг авах хүн байх юм бол одоо зургийг авч олно. Түрүүн бас хандаа их хэлсэн. Залуусуудын одоо ажилгүйдлийг бууруулах, тэдний ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал маань маш их юм олон талуудын оролцоог шаардсан асуудал байдгийг бид нар ойлгож авсан. Тэгэхээр та бүхэн бид зориг сантай мөн бусад оролцогч салбарттай хамтарч ирэх 1-2 жилүүдэд бидний ажлыг дэмжиж хамтдаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана гэдэгт би бол маш их найдаж байна. Тэгээд бидний хэрэгжүүлэгч байгаа компанид ажлыг бас та бүхэн удахгүй бас хараад дэмжээрэй гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. Вау. Вау. Зөв шүү. Яг ингэж чанга алга ташвал та өөрөө ч гэсэн сэргэн. За Маш залуучуудын ажил эрхлэлтэй холбоотой маш чухал мэдээлэл хуваалцсан зориг сандаа баярлалаа. Тэгээд бас оролцооны маш сонирхолтой бидний саналыг авлаа. Тэгээд мөн лидийн төгсөгчдийн холбоо түүнчлэн бодлого залуусын хяналт гэдэг сая эхний хэсэгт маань өөрсдийн агуулга чухал мэдээллийг хуваалцсан 3 байгууллагынхаа төлөөлөгч 3 байгууллагата баярлалаа. баярлалаа. За энэ дашуунд мөн дуулахад өнөөдрийн өдөрлөгт Монгол Улсын их сургууль болон цогц хөгжлийн үндэсний төв Каспек төгсөгчдийн холбооны сайн дурын залуучууд ажиллаж байгаа. Тэдэнд бүгдээрээ талархал илэрхийлье. За мэдээж сайн дурын ажилчид бол бүхий л арга хэмжээ, за нийгмийн нөлөөлөл бүх хэсэгт маш том хүч нөлөө болж өгч идэг. Тэгээд өнөөдөр биднийг бас энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тусалж байгаа залуучуудаа баярлалаа. Тэднийг хүндэлж гоё талархлын үг хуваалцаарай гэж та бүхэнд хүсэх байна. За одоо харин бүгдээрээ хэдэн хоромд завсралцгаая. За энэ завсралгаанаар та бүхэн юу амжуулж болох вэ гэдгийг дуулгая. Мэдээж ариун цэврийн өрөө орж ирж байгаа үүдний хэсгийг цааталт байгаа. Кофегоор үйлчлүүлж болно, халуун кофегоор мөн тамхи татгцыг гадаа байгаа. Хогнуудаа бүгдээр ангилж ялгах хогийн савнуудыг манай зохион байгуулагчид бэлдсэн байгаа. Coffee Corners гадна food truck ажиллаж байгаа. 200 орчим бүртгүүлсэн хүмүүстэй сэндвичээр үйлчилж байгаа гэж. Бисээ ард идэж байгаад гарч ирлээ. Одоо та хэдийн сэндвич идэх цаг байна. За тэгээд хэдхэн орон завсарлаад бүгдээрээ эргээд дуучин маралж байгаагийн тоглолтоор уулзах болно. Тэгээд бүртгүүлж амжаагүй ч гэсэн өнөөдөр байгаа хүмүүс бас үүдэн дээр очиод 20 минутын дараа уулзахад бидний хайртай одоо миний бол краш маралжингоо ирэх нь байна. Тэгээд бүгдээрээ уулзцгаая. За тэгээд шууд амжилттай хамтдаа байгаа үзэгчтэйгээ бас хамтдаа байж байгаарай. Та бүхэнд яг энэ White Rock-ийн аль хэсэгт ямар бүүтүүд байгаа вэ гэдгийг яг одоо удахгүй би туур хийж танилцуулах болно.